айраг уудуу. Айраг яг жоох уунаа. Тий. Ер нь яг баг залуудаа айраг уудаг байсан. Одоо ч нөгөө айраг уух ч бас жоохон боломжтой болохгүй. Зайлм ихсэж гисэн. Тий. Ер нь одоо нөгөө бүх юм чинь нөгөө капитализмын нэг аюул чинь худалдахын тулд айраг хийдэг. Социализм чинь болохоор намайг айраг уулгах гэж айраг хийж байгаа байхгүй. Тэр хоёрын ялгаад чинь тэрэндээ байхгүй. Тэр одоо айраг чинь бол зөвхөн бизнес болсон байна. Юм чинь ингээд бизнес руу орчихороо утгаалтчдаг шүү дээ. Чанаргүй болчихдог шүү дээ. Тоо чухал. Тэгэхээр яг айлтанд очиод яг хажууд нь байжгаад айраг уух туфтаа. Тий. Тэгээд ер нь шинээрээ ч айраг амттай байд. Тэгээд дөнгөж сайхан шинэ айраг хамттай шүү. Тэгэл савн тэгэл зөөгөд эхлэхээр мудчт юм аа. Тий. Чи мэдэн шүү дээ. Яг айлын хажууд байжгаад уух хэрэгтэй. Тэгээд ганц хоёр уусан. Тэгээд яг нөгөө ном дээр их ажилласан. За. Тий сая 9 сард хэвлүүлээд 8 сард хэвлүүлээд тэгээд 9 сард сая талбай дээр номын үзэсгэлэнд намайг танилцуулсан. Гурван манай. Таны миний хэд ажилласан ном шүү дээ. Зон байна. Гэтэ надад ингээд Монголын зон тийм юу гэх юм бэ? Цаанаас ингээд дэвтэй хүнийг тийм ингээд хөдөлгөөнд оруулдаг. Гэхдээ тэгэхгүй өвлжөнгөө атисэн хүмүүс чинь. Одоо ингээд атиж эхэлж штэ бид нар ч тий. Одоо тэгэл дулаан хавцаа бодвол дулаан гэрээ бодвол тэгэл маха аваад тэгэл одоо бүгдээрээ сайхан бүгэн штэ. Тий гэртээ бүгэн. Тэгэхээр чи хавар бүгдээрээ тэнийгээл суняагаад гараад ирдэг байхгүй юу? Тий. Тэгэл зунжингаа солиордог байхгүй юу? Тий. Тэгэл хэд сайхан машинтайгаа өнгөрч явсныхаа дараа сайхан болоод тэгэл харьцаадаг байхгүй юу? Тий. Гэхдээ би зуны өдөр бас их айдаг. Яг хүн болгон солиорчдөг учраас. Одоо би их гоё байна. Хүн болгон гэж сайхан хандан дарагдчихсан. Бүгдээрээ сайхан болцсон. Айв сайхан. Тий. Ер нь Монголд хамгийн гоё үйлрэл надад бол өвлөл гэдэг шүү дээ. Өвлөл сайхан байдаг шүү дээ. Ажил хийдэг ч гэсэн тий. Зас орцсон тайван. Тэгээд застай мөртлөө дулаахан. Яг нар гарчгаар бас гоё дулаахан болчихдог шүү дээ. Застай мөртлөө. Тий. Өвлөл их гоё дээ. Тэгээ бид тэр хоёулаа нөгөө өвлийн тухай ярих гэж бодчихсон ш. Ярих гэж тохироод. Тэгээ нэг хэдэн сар хайцсан хүмүүс ингээд нэхэдсэн л та. Тэгээ шүү дээ. 100 ярмааргүй санагдав өвлийн тухай. Тий зөв шүү дээ. Зүгээр ер нь биш дээ. Бүхэл ер нь тэгэл ингээд дандаа хойшлогдож явах хэрэгтэй шүү дээ. Тэр үсээ наад асуултаараа их заа юу. 100 тэгмээргүй байсан. Тэгээд үхлээсээ хойшлуулмаар санагдсан гэдэг. Тэгээ би хариулаад тэгээд яриагаа их заа юу. Тэгэхгүй бол чи тэр ярихаас өмнө гол тийм үү нэг ямар point гэдэг үлээ тэр point-уудаа ячиж болохгүй. Тэгээд тэгэл эхэлсэн өглөг байгаа юу? Эхэлсэн байгаа. Эхэлсэн юм уу? Тий, авч байгаа. Ноо за. Тэгэл өвлийн тухай ярих гэж ярьжсэн. Гэхдээ миний бодлоор яг одоо ингэж эхэлсэн дээр баг. Яг яриагаа эхлэе гэж эхэлсэн дээр баг. Тэгэхгүй бол би чи ингэж нэг жоохон тийм байна. За, окей. Тэгээ юм чи нэг жоохон алам ясны байсан дээр. За, сайн байцгаана уу? Томокогийн найз нэвтрүүлгийг маа нэлээд удаан завсарлцсан. Ягаад гэх юм бол сүүлийн дугаар ч лөө сүүлээс 2 дахь нь хаа. Тэр Эрдэнэ доктортэй ярилцахдаа дараагийн дугаар дээр өвлийн тухай ярих гэж амлаад тэгээд 100 дулаахан болоо 100 болоод ирэнгүүтээ бүр өвлийг жоохон хойшлуулмаар санагдав. Амьдрмаар санагдав. Тий, ер нь бол өвлөг гэдэг бол дандаа л хойшлогдох хэрэгтэй л доо. Тэгсэн чи цаанаас одоо хүмүүс нэхэд нэгтгэж штт. Хоёрдугаарт надад өвлийн тухай ярих ёстой цаг ирсэн юм шиг. Яг янз бүрийн юм болцсон юм. За окей. Тий. Ер нь одоо ч бас янз бүрийн болсон л доо. Гэхдээ би тэрийг хувийн асуудал учраас бас би тэрийг нэг яриад юу хөө. Хувийнхаа юм нэг дэлгээд яриад тахтай юм ийм. Бас өвлөлтэй холбоотой бас нэг том юу гарсан. Гашуу. Үйл явдал болсон. Зүг. Тэгвэл яг тэгэл энэ бол амьдрал. Тий. Энэ чинь одоо гинт юм биш, шин юм биш, байх ёсгүй юм байж байгаа гинт болчихж байгаа юм биш. Тэ хүн болгоно тэр сэдвийг үргэлжил болгоод нь явж байгаа шүү дээ. Яг бид нар төгсгөллөг. Тий, төгсгөллөг. Хизээ нэгэн цаг төгснө. Төгсгөл ёстой. Тий, төгсгөл болно. Хүссэн хүсээгүй. Тий, хүссэн хүсээгүй. Тэгтээ гол нь хизээ гэдгийг бол хинж мэдэхгүй. Хаана гэдгийг бас хинж мэдэхгүй. Тий.
гуравд нь болохоор яаж гэдгийг бас мэдэхгүй. Тий яг сонгож чадахгүй. Сонголт байхгүй. Тий яаж гэдэг бол ёстой боломжгүй. Тэгээ тэндээ одоо бурханлаг юмтай учирдээ шүү дээ. Гэхдээ тэгэл тэр бол яах чаргагүй чухал сэдв. Тий яах чаргагүй чухал сэдв. Яг бол хинж өгөж үзээгүй. Тий би нэг удаа нэг сайхан өгөж үлээ гэсэн хүн одоо энэгээр явахгүй шүү дээ. Тий тэгээд өглөө бид нар цаахан яриад тийм үү? Тий тийм хүн бол одоохондоо байхгүй шүү дээ. Өгч үзсэн хүн байхгүй. Тий ганц сайхан өгөж үлээ энэ гэсэн хүн байхгүй шүү дээ. Зөв яг янз бүрийн эмнэлгийн янз бүрийн сонин онцгой сонин үйл явдлууд бол болдог. Тэгээд тэр онцгой сонин 1-2 удаа тохиолдсон тохиолдлуудыг одоо ерөнхийлөх боломжгүй. Тий ерөөсөө тийм гэх боломжгүй. Тий нэг тийм хоёр л юм яваад байдаг аахгүй юу? Ер нь бол одоо би ингээл ярьслах хийгээл ингээл нийгэмтэй ингээл харьцаал хүмүүс ярьслах аваад ингээл явж хахад зүгээр онцгой тохиолдсон 1-2 удаа тохиолдсон сонин тийм үйл явдлуудыг ерөөсөө тийм юм шиг ярих гэдэг байхгүй. Тий ерөөсөө тэгдэг гэдэг байхгүй. Тий тэр бол боломжгүй. Тухайн хүнд сонин үйл явдлууд ерөөсийн ид шидийн тийм үйл явдлууд болно. Болов яах вэ? Тэрийг л хүлээж зөвшөөрөх хэрэгтэй. Бүх юмыг одоо нэг л шинжлэх ухаанаар нэг л мэдлэгээр тийм үү техник технологиор тайлбарлах гэдэг болохгүй шүү дээ. Тий амьдрал гэдэг чинь сэтгэл мэдрэмж тийм үү зүүд мөрөөдөл бүтэхгүй гомдох өрөвдөх хайрлах тийм үү үзэн ядах өчнөө юм байна шүү дээ. Тэр чинь шууд одоо томьёогоо томьёолох боломжгүй шүү дээ. Гэхдээ өхөл бол бүх хүмүүст үнэн тий. Тэгээд одоо би дараа жил 50 нас хүрэх байгаа. Тэгээд ер нь миний хувьд бол дараагийн ивент одоо амьдралын том одоо юу гэх арга хэмжээ гэх юм уу тий хүлээн авалт гэх юм уу тий тэр нь өхөл болж идэв. Эцсийн буудлыг төрөх гэдэг нэг үү? Тий. Тэгээ хамгийн том үйл явдал тэр бол баргалж одоо нэг одоо юу гэж хэлдэг шүү дээ. Одоо нэг финале гэж хэлдэг шүү дээ тий. Одоо тийм драмын жижиг байна уу? Дуурийн одоо симфони хөгжим байна уу? Тийм үү? Финале болохоор бүх хөгжмүүд тоглоол тэгэл бүх одоо нотууд дээшгээ хөрөгдөөл тэгэл төгсгөл дуусдаг шүү дээ. Тэгэл энэ бол финале. Тий финале болох. Чи бол финалег бол бодоод эхэлсэн байл л да. Бодоод эхэлсэн. Яалтчгүй бодох. Одоо манай аав ээж хоёулаа амьд байна. Эрүүл байна. 75 орчим насны хүмүүс байгаа байхгүй юу. Гэхдээ манай аав ээж хоёр нэг 20 жилийн дотор нэг юм бас финале. Тийм финале болно. Тийм цаг хүлээж байгаа. Тийм удаа би тэр хүртэл ядаж амьдраасаа өөрийгөө те бас аав ээжигээ бас одоо гомдооч яах юм бас тэ аав ээжийн дараа хүндэ гэж бодож байгаа. Гэхдээ тэр хариуцлагыг биелүүлсэн бол тэгээд би бол хизээ магадгүй маргааш ч аав ээжээс төрүүлж явчих магадгүй тийм. Тий ер нь өхөл гэдэг байна шүү дээ. Одоо хүн байна шүү дээ. Төрөөдөл тэгэл яг хажууд бийж идэг байхгүй. Тийм одоо хүүхэд нэг нас хүрэл одоо өгсөн зөндөө багш. Зөндөө байгаа тий. 10 настай, 20 настай, 25-тай, 30-тай, 40-тай. Тий ерөөсөө яг дүүдээ өхөл чинь үргэлж байж идэг байхгүй. Тий хөгшрөөд өгдөг гэсэн ойлголт бол хамгийн тэнэг баг. Тийм ээ тий. Тий ерөөсөө төгс. Өхөл бол хөгшин хүмүүсийн асуудал гэдэг бол хамгийн тэнэг баг. Тий эсвэл хинж хизээж хүн гэдэг бол зүгээр тий. Ямар ч одоо юу биш шүү дээ. Юу гэдгийг хязгааргүй. Тий ерөөсөө тэгэл бол тэгэл үхэл ирлээгээд тэнд хизээч одоо харамсал ямар ч утгагүй гэж байна. Тэг би ч сая бас хавар нэг одоо тийм үйл явдал тохиолдсон. Тэгээд би тэнд бол харамсал ямар ч утгагүй. Тий ер нь бол би тэгэл юу гэж бодсон бэ гэхээр одоо нэг түрүүчийн роман 3 роман би чамд ярилцсан шүү дээ. Гурав хоёлаа нөгөө нэг Японы шил юуны Солонгосын эмэгтэй өөрөө шийдсэн тий. Хятадын болохоор одоо юугаар Бээжин хотоор гүйж яана гэсэн. Тэр бол романууд бол дандаа л одоо философи байдаг шүү дээ. Тий философик роман гэж болохгүй шүү дээ. Ер нь бол уран зохиол өөрөө философоос гаралтай шүү дээ. Тэгээд тэнд тэр нэг Солонгосын роман дээр бол гарсан байдаг л да. Ер нь бол тэртээ тэргүй бид нар хүн дуртай хүмүүс бас байдаг. Тэр байтха одоо өөрийгөө амиа игүдэх гэсэн хүмүүс бас байдаг. Тэр бол хүн тэр хувийн асуудал, хувийн шийдэл тий. Гэхдээ энэ хорвоогоос явахдаа гоё явах хэрэгтэй. Тийм. Ихэмсэг явах хэрэгтэй. Тий.
тий өөрөө ихэмсэг хүлтээг бүр ойлгоцсон хүлээн зөвшөөрсөн тийм үү тэгж одоо явах хэрэгтэй өөрөө ард үлдэж байгаа хүмүүс бас хит их одоо өөдөж үй гашуу болох бол бас утгагүй гэж байна. Тий яг бол тэр хүн явах үедээ тэгэл явсан. Тийм үү явах цаг нь болж тэг хин тэрэг мэдхийн хин тэрэг шийдхийн. Тийм учраас тэр хүний үхэл гэдэг бол цэвэр хувийн асуудал. Тийм ээ. Тэр хувийн асуудлыг хүмүүс өөрсдөө болгож ирсэн болохгүй. Одоо ээж аавд нь ч юм уу ар гэрэн ч юм уу тийм үү ойр хавийн хүмүүс нь нэг өөрсдөө нэг их холбоотой хамаатай юм шиг болохгүй. Яг л тэр хүнийг өөрийг нь явах гэж яхад нь сайхан явуулах. Тийм одоо дараа нь одоо яадаг чи одоо манай ч юм бол тэгдэгч бүгдээрээ л өөрийнхөө лам руу үлдээд эхэлдэг шүү дээ бүгчгээр. Тийм тэгэхээр миний ч лам тэгжээ. Тэгэл дараа нь нэг л их сүртэй нэг л их сайн хүн байсан болох гээд тэгэл мөнгө төгрөг янз бүрийн болоод л ингээд бүр солиорч өгдөг шүү дээ. Хизээ билээ бас нэг дуучин чөлөө нэг нөхөр одоо өглөө шүү дээ. Тэгэл тэр гол шүү дээ юм бэ. Тийм мэдгүй. Тэгэл одоо барууны ертөнцид тэр мэдэн шүү дээ тийм үү. Тэгэл одоо хичнээн хар машин тэр араас нь яваад одоо бүр одоо манай ч гэсэн ингээл автомашины зам хаагаад л өглөө эрт тийм үү. Тэгээ тэр бол утгагүй юм байна. Ерөнхийдөө яг тэр газар бүгдээрээ уулзалтай шүү. Та нар яаж игээд өөрснөө өөрийнхөө замаар яваад чорээ. Тэгээс заавал араасаа тэр барууны ертөнцийн шиг цуг хэрэггүй. Одоо нэг рэпер энэ хип хоп эсвэл саксчин энэ нөхдүүд Майкл Джексоны юу шиг байна. Гоо тэгэл одоо тэр нөгөө хэн блэ Коби Брайан гэдэг тийм үү бөө юм болдог шүү дээ. Тэр ямар ч утгагүй. Тэ хизээч одоо тэгэхээр би тэгдэг байхгүй юу. Ичнээн их машин араас нь явах тутмаа 41 хүн тэр хүнд өртөө ээжтэй л гэж боддог байхгүй юу. Тэр хүнтэй ямар нэгэн өртөө тэр хүнтэй ямар нэгэн сэтгэлийн эвгүй байдлаар одоо амьдралд учирж ийсэн тохиолж ийсэн болвол маш их гэмшилтэйгээр тэр хүмүүс үлдчихэж байгаа байхгүй. Тэгээд тэд нар гэмшлээ илэрхийлэх гээд байгаа байхгүй. Тэр хүнтэй яд жаргалтай сайн сайхан байсан хүмүүс нэг тэгж сүрчгэнэхгүй байхгүй юу? Тийм нэг сүрчгэнэхгүй. Ар гэрийг хаан тий асуудалтай хүмүүсээ сүрчгэнээд байгаа байхгүй юу? За тийм. За ихтэй хоёлаа юу яа л та өглийг дотроос үзье. Дотроос уу? Тий одоо нөгөө сайныхан бол нөгөө өглийг одоо дараагийн арга хэмжээг гадны хүний нүдээс харж штэ тий. Би ингэж бодож исэн байхгүй юу? Залуудаа. Өгөхтэй болох юм бол ерөөс харамсах юмгүй өгөхэнсэн гэж бодож исэн. Гэхдээ тэр бас боломжгүй санагдаад байна. Хальт харамсах юм гарах баг. Гол стрим дээр те стрим дээр харамсах юм байхгүй бол маргааш бас амьдрахынсан гэж бодоод би бол өгмөр юм санагдаад. Яг ер нь бол тэгэл хүн болгол дахиад нэг өдөр амьдарч юмсан дахиад нэг жил явж амьдарч юмсан л гэж бодож байгаа шүү дээ. Тэгэл урт наслах юмсан мэдээж тэгэл урт наслах бас тийм бас нэг тийм сайхан ч юм шүү дээ. Би бол тэрнээс их айдаг тийм бүр одоо тэгэл таг маяг тулаал одоо бүр тий одоо тэгэл гологдоол хөөгдөөл тийм үү тий. Жох үнтэй байж захтаа явчих зүгээр ч юм шиг тий. Гэхдээ би өөрөө шийдэж чадахгүй. Тийм ээ. Тий ер нь бол харамсах бол гэхдээ харамсал өөрөө тэргүй бид нар амьдралд бол үргэлжил одоо харамсч яадаг. Тэгдэг байжтэй. Ингэдэг байжтэй. Тэр үед игсэн бол энэ үед ингэсэн бол тэр бол ямар ч утгагүй юм байна. Ямар ч утгагүй. Яг бол тий тухайн тэр цаг үед хүн ямар нэг байдлаар өөрөө яг хамгийн одоо тэгэл тийм үү илүү ер нь шийдлийг гаргацсан байдаг. Тэр шийдлийг тухайн үед нөгөө ухаантай ухаангүй гэж гоё байгаа шүү дээ. Англиар unconsciously гэдэг. Одоо ямар нэг юу гэдгийг өөрөө ухаарахгүйгээр нэг сүрхий одоо тийм үү анзаарахгүйгээр ч юм уу. Тэгвэл чи дотроосоо чиний нөгөө дотор хүн гэж нэг байгаа шүү дээ. Тэр чинь бас хийчихсэн байдаг байхгүй юу? Гадна хүн дотор хүн гэж хоёр юм яваад байгаа шүү дээ. Ер нь хүн бол хоёр хүнээр одоо сэтгэл зүйн салбарт хоёр хүнийг дандаа яриад байгаа шүү дээ. Нэг талд бол дотор хүн байгаа. Чиний дотоод одоо тэрий чинь нөгөө soul, амин сүнс одоо тийм үү? Хүүхэд нас чиний амьдралын бүхэл сэтгэлийн хөдөлгөөнүүд. Нөгөө гадаад хүн чинь болохоор сурч мэдсэн гадагшаага хүмүүс яаж харуулах вэ? Яаж жүжиглэх вэ? Ямар дүр тоглох вэ гэдэг чинь гадаад хүн яваад байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр чиний нөгөө дотоод хүн чинь бол нэг харамсаад байх нэг байдгүй. Гадаад хүн чинь л дандаа харамсч яддаг байхгүй юу? Яг бол тэгж харуулах байсан. Тийм хийчих байсан. Тэрийг амжуулчих байсан. Дотоод хүн чинь бол чи өөрөө л явдгаараа явж л байгаа байхгүй юу? Тэ болдгороо болоод ингээл явна шүү дээ. Тэг яг хөглөөд сэдвүүр орохоор чи өдөр яг яриа нэгэд нөгөө сунжирдаг урт ярьдаг учраас 3 сэдвийг чи өдөр их сайн ярих хэрэгтэй байхгүй юу? Төрөөр нь бол үхэл гэдэг нэгдүгээр шашны асуудал. Хоёрдугаар шинжлэх ухааны асуудал.
тий. Тийм. 3 дугаарт Нийгмийн асуудал. одоо нийгэм Соёл гэх юм. тийм нийгэм гэхдээ ерөнхийдөө тэгэл хувь хүний л асуудал баггүй. Тэр хувь гэдэг чигээр нийгэм одоо гэр орон юу байдгийг тэр нэг хувь хүний асуудал. Өөрийнхөө байжгаад өөрийнхөө явж байгаа тэрний тэр хамсалж байдаг юм уу, баярлагч байдаг юм одоо юу байдаг юм сонь нэг сэдвүүд байна шүү дээ. Шашин бол тэр төргөчөөр ярих хэцүү. Тий, хадвал одоо христийн шашинд бол тийм үү? Нөгөө яаш шүү дээ. Там диважинга ярьчин тийм үү? Гэсний дараа тэр мэдхгүй энэ мэдхгүй. Тийм. За хин буддын шашинд болоод ирэхээр бид нар мэдж байгаа энтхигийн буддын шашин болоод тэгээд одоо сүнсэн үлдэн гэсэн тийм үү? Тэгээд тэр яваад өгнө гэсэн юм байгаа. За төвдийн буддын шашин чинь болохоор энтхигээс шал өөр явж байгаа шүү дээ. 40 соног болоо явчихна. Тэгээд 40 соног дээрээ бизнесээ салаад тэр өөр бие рүү ороод явчихна. Явах тэр нь шидэгч чинь тэр 40 соног чинь тийм байгаа. Өхлийн онол гэдээ байдаг шүү дээ бүр төвдийн. За юуны исламын шашинд бол тэргүү юу н Аллах нь хүүгээ буцаад авчихаа. Тий Аллах бол хүүгээ юунд өгөөд дэлхий рүү авчирч хүн болгож төрүүлж байлгаж агаад тэгээд цаг нь болохоор авчиж байгаа шүү дээ. Тий. Ер нь христийн шашин гэдэг шүү дээ. Христийн шашинд бас гад сүмдээ очиж хүлээн аваад тэр байтгаа хүүхд төрсөй дараа христийн шашинд бол ээж аав нь үнсгэж ирэхгүй гэдэг шүү дээ. Сүмд нөгөө ёслол болсны дараа за одоо та хоёр энэ хүүхдийг аваад энэ ертөнцийн энэ газар дээр хүн олигтойгон хүн болгоно шүү. Тэгээ буцаагаад гадад өгнө шүү гэж байгаа шүү дээ. Зөв. Тийм байгаа нөгөө угаадаг. Угаасны дараа. Тий тэрнээс өмнө ойлгож болохгүй. Яг бол бурхны бэлэг гэж үздэг байхгүй юу? Гад бидэрт одоо үлгэлжээ энэ хариуцлагыг өглөө. Тийм учраас тэр хүүхдтэй шал өөр хайцж байгаа байхгүй юу? Ер нь бол энэ хүүхдтэй эн чинь бэлэг шүү, эн чинь том хариуцлага шүү гэж хандах чинь аюул чухал байхгүй юу? Тэрнээс одоо миний хүү, миний охин гэдэг бол их осолтой байхгүй юу? Тэгэж одоо өмч мэд хайцж байгаа байхгүй юу? Одоо миний сандал, миний гар утас гэдэг шиг болоод байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр хүүхдүүд бол бие даасан асар том одоо ертөнц шүү гэдгийг хүлээж авах хэрэгтэй. Тэгэхээр шашин болоод ерөөсөө ингэж явчихна. Тэрэн дээр болоод чи тэр яриад их юм байхгүй. Тийм. Тийм. Тэр чинь нэг абсолют үнэн явж байгаа. Тийм төлөм явж байгаа. За шинжлэх ухаан бол яг бидрийг бол тэгэл одоо яалаа эмнэлэгт очлоо, дууслаа, зүрхэн зогслоо, тархиныхны ажиллагаан зогслоо. За одоо ингэж тийм үү? Энэ хүн одоо цааш одоо амьдрахгүй. Төгсгөл болж одоо аваад яв гэдэг юм одоо юу гэдэг. Тэгэл болоо. Тийм. Шинжлэх ухаанд бол юуны хүний одоо сүнс, сэтгэл, мэдрэмж, хайр тийм үү? Энэ бүгдийг тайлбарладаг салбар биш. Тэдний сэдвч биш. Тий, тэр бол зөвхөн биологийн биеэр л явж байгаа. Тий, биологийн бие нь дуслаа, зөвхөн зогслоо гэдгээр. За тэгэхээр шинжлэх ухаанд бол тэгээд явчлаа. За гурав дахь нь бол ер нь хүн бие өөрөө гэдгээр л одоо ороод ирж байсан шийдвэр. Тэр л шийдвэр хамгийн чухал шийдвэр. Тий. За энэ сэдвийг чинь одоо маш илэрхийлдэг хоёр том салбар байна. Нэг нь бол мэдээж философи. Философи бол үгэл гэж юу вэ гэж асууж байгаа. Тий. Хариулт нэг чухал биш. Философи бол асуулт нь чухал. Урлаг бол тэр чигээрээ үхлийг одоо бидэнд дүрсэлдэг. Эсвэл мэдрэмжээр мэдрүүлдэг. Сэтгэл хөдлөгдөг. Заримдаа айлгадаг. Заримдаа тайвшруулдаг. Тий. Бид нар одоо үхлийн тухай маш олон уран зургууд байдаг. Тий. Дуу байдаг. Үхлийн тухай маш их одоо дуунууд байна. Жүжиг байдаг. За жүжиг одоо драмын жүжигүүд бол зөндөө байна. Тийм одоо Ромео Жулиа бол том одоо жишээ шүү дээ. Тийм үү? Тэр чинь одоо тэгээд тийм үү? Одоо хамгийн одоо их сонин үхэл авахгүй юу? Миний хайр дурлал бүтээгүй учраас би одоо үхлээ гэж шүү дээ. Тэгэхээр чи тэр сонин шийдэл авахгүй юу? Тэр залуучууд хэлэхэд хизээч одоо тэгж болохгүй. Тий. Хайр дурлал гэдэг бол за нөгөө талд нь болохоор юу байгаа? Уран зохиол одоо романууд дандаа үхлийн тухай романууд маш одоо яруу найраг байсан. Яруу найраг бол яг яруу найрагууд бол үхлийн тухай яруу найрагууд бол бас өндөр түвшинд. Гэхдээ бид нар бол одоо манад бол би ингээд ажиглаад Монголын яруу найраг шүлэг энтриг уншаад байхад ер нь Монголд бол ерөөхдөө яруу найраг их байдгүй. Поэзи бол байхгүй. Ер нь жоохон шүлэг л байдгийг. Уран үгийн дөрвөн мөртүүд холбоос ер нь холбоос өгнүүд. Гэхдээ тэрэнд үхэл гэсэн ойлголтыг үхлийг яг тийм уран яруу найрагаар юусэн илэрхийлдэг. Ерөөдөө үхэл бол ерөөсөө тэгэл үхэл тий ерөөдөө муу юм гэдгээр л яваад байгаа. Үхэл бол ерөөдөө л багж харамсал гэдгээр яваад байгаа байхгүй. Үхлийг хүнд ухааруулсан яруу найрагууд ч аягүй чухал байхгүй юу? Тийм ухааруулсан тий баргаж юу хошин шог мэтэр илэрхийлвэл өшөө их гоё байхгүй юу? За тэгвэл нь штэ би танд сая мэйл явуулсан. За
тэр үгийн би нэг дуу сонсох гэдэг та. Тэгэхээр би тэрийг өөрөө үзэх юм. Үгүй. Үгийг харчаар Японд байгаа. Тэгвэл гэртээ очиж байгаа нь. Үгүй одоо би тавих гэж байгаа. За тавь. Окей. За. Тэгээ та хэрвээ хүсвэл сая явуулсан юуг нь үзээрэй. Гэхдээ надад чи Монгол юуг нь яан штэ. Монголоор бичиж явуулсан ба. За. За би одоо энд чи надад яг тайлбарлаа. Тэгье. За байж байгаа. Энэ Японд байгаа. Яаж үгүй. Энэ нөгөө яруу найргийн одоо ур чадвар тий. Энэ одоо pop байх. Хүмүүс олон хүмүүсийг цуглуулж чадах. Хайлтаа ингэж нөгөө хайр дурлалт ярьж байгаа юм бол чамаас салхтаад болох юм бол би өгсөн дээр гэж байгаа байхгүй. Ихтэй энэ сайн уншаад сонсоод явах юм бол чи гэдэг юм чинь одоо нөгөө өөрийнхөө одоо нөгөө дотоод эзэн байгаа байхгүй юу? Өөрийг хэлж байгаа. Одоо нөгөө эцтэй яг өгөхөд болох юм бол би чи болж яг миний хүсчихсэн би болж өхөн. Окей. Тий. Одоо нөгөө хад нас маш философи явж байна. Тий. Эцсийн мөчөд чийл байх юмсан гэж байна. Харин тий. Ядвал тий. Ер нь ч ингэж явдаг шүү дээ. Би одоо түрүүн хэлсэн шүү дээ. Хоёр бие яваад байгаа гэж тий хүн. Тий. Өөрөөр эцсээс яг миний одоо яг энэ бие. Гэхдээ миний дандаа хүсдэг бие. Тий. Тийм байгаасаа тийм болох юмсан тэрнийг хүсдэг бие. Тийм үү? Тий. Ер нь бол хүн чинь ингээд өөрийнхөө тухай ярихаараа тэр хүсдэг биеийг л яриад идэг гэж байгаа байхгүй юу? Тий. Тэгэхээр яг тэрэндээ тэр явж байгаа байхгүй. Тэр өөрөөр тэр эмэгтэй тэр хайр нь бүтэж байгаа тэр бие чинь л надад гоё байхгүй юу? Тэр. Нөгөө талдаа тэр эмэгтэй ч гэсэн тий үнэхээр одоо юуны яг тэр өөрөө бас яг тийм байгаасаа тийм болов уу гэдэг тэр эмэгтэй ч айгуу жиг байхгүй юу? Энэ ихтэй эмэгтэй биш байхгүй юу? Чи гэдэг чинь эмэгтэй биш. Японоор чи гэдэг өөр юм хэлээд байгаа. Чи гэдэг өөрлөгөө хандаж хэлээд байгаа юм. Тэр нь одоо нөгөө нуугдмал байдлаар одоо хэнийг хэлж байгаа мэддэхгүй байдлаар тэгэхээр эхэндээ ингээд сонсон хүмүүс энэ охины тухай ярьж байгаа. Тухай ярьж байгаа гэж бодоод ухаж үзсэн чинь өгөхтэй болох юм бол би чи болох юмсан. Чи байж иж өгөхөөсөн гэж. Окей. Тэр замын алдахын болол би наан өгсөн дээр баг гэж байгаа байхгүй юу? Баг тэр зам. Яг ер нь бол одоо яг тий гоё бүр их чи одоо бүр гүн сэдвээр оруулчих юм байна. Ер нь бол өөрөөр хэлбэл одоо Томоко бол өөртөө бол биш явж байгаа шүү дээ. Гэхдээ чи шүү дээ бас. Би болоод чи гэж хэлээд дээ шүү дээ чамруу. Тэгэхээр чиний тэр хоёр чинь яваад байна шүү дээ. Тий би гэдэг Томоко тэр хайртай тэр Томоко нөгөө чи руугаа тэгвэл шилжүүлэх гээд байгаа. Болж таард байна шүү дээ. Чи рүү шилжиж чи тийм шүү дээ гэдэг нь явуулах гэдэг шүү дээ. Тэгээд би өөрөө үлдэх гээд байна шүү дээ. Тий. Тэгэхээр тэр чигээл өгөх нь байна шүү дээ. Тий. Айгуу хэлж байгаа. Айгуу гоё хэлж байгаа. Үгүй юм чи. Гэхдээ Японы нэр би яагаад ингэж Аз романууд орчуулад байдаг бол яг бол ийм айхтар байдаг байхгүй. Цаагаараа ингэж нэг ингэж хэлээд байдаг байхгүй. Зүгээр хөнгөн биш байгаа байхгүй. Энэ бол зүгээр хөнгөцгөн биш биш шүү дээ. Тэгин удаа энэ дээр нь шүү дээ. Одоо нөгөө бас 22хан настай энэ чи хурдтай байхдаа бичсэн дөө гэж байгаа байхгүй. Энэ дээр ингэж нөгөө сонссон хүмүүстэй за хайр дурлалын тухай ярьж гой дуу гэж сонсож байгаад нэг мэдсэн чинь ингэж нэг ухаарах бас харин нэг мэдсэн чинь харин тий байгаад тий. Тэгээ эцэс тэгэл хайр гэдэг юу вэ гэдэг рүү чинь орно. Хоёрдугаар үхэл гэдэг юу гэдэг шиг ч орж байгаа байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл энд чинь тэр яг тэр одоо тэр жинхэнэ одоо тэр бие болоод өгч байгаа биш вэ шүү дээ. Тэр нөгөө төсөөлсөн тийм байгаасаа тэгээсээ ингээсээ гэсэн тэр тийм үү? Тэр хөөрхий тэр одоо бараж гинэн чих юм уу? Тэ тэр өстө өөрийгөө алдсан чих юм уу? Тэр нь үхээсээ иршиг зүгээр. Тийм үү? Тэгвэл би одоо чөлөөлөх гээд байна шүү дээ. Тий. Чамаас би чөлөөлөгдөг гээд байна шүү дээ. Тий. Тэр явж шүү дээ. Тий. Гайхамшигтай. Тий, чамаас чөлөөлөх юм уу? Би надаас чөлөөлөх юм уу гэдэг юм ингээ яваад тэгээд тэр чи рүүгээ чихж шүү дээ. Тий.
Бүр гайхамшигтай тийм. Гайхамшигтай. Энэ Фужиказе гэдэг залуу дуучин байгаа. Хөгжим нь өөрөө бижин. Харин тий. Үг нь өөрөө bijдэг. Харин тий. Тэгин удаа сүүлд бас Хачко гэдэг дуу гаргасан. Ааха за. Хачко нохойг та мэдэн штэ. Шибуяд байдаг нохоо. Нохоо. Тий. Тий. Тэр дуу. Эзний хүлээсэн нохоо. Тий. Тэр бас гайхамшигтай. Тэр Хачко эзэн хоёрыг бас одоо нохоо чи үнэн чинь намайг хүлээсэн гэ. Одоо бурханлаг би гэдэг хүний зүгээс Хачког ярьж байгаа байхгүй юу? За. Окей. Тэр тэгээд энэ клипийг хийсэн хүмүүсээс айгу гайхамшигтай. Шинжүүх. Харажику биш Шибуя. Шибуя. Энэ залуу байгаа дуучин. За хахатаас гой залуу байгаа шүү дээ. За залуутай энэ байсан. Одоо Хачко. Одоо нөгөө окей. Одоо би. Тий. Ийс үнэн гоё доо. Энэ борха. Одоо үүр дотороо борха. өнөөдөр чичилдэж лекцээр байна шүү. Энэ бас өвлийн тухай ярьж байгаа байхгүй. Одоо чи утгаар бол яг нэг байгаа байхгүй. Окей. Түрүүнөө тэр гоё хөл явжээ. Тэр нөө сая Хачко нохой хоёр нь уудаж байгаа. Энэ бол үгсний дараа. Тий, уудаж байгаа. Тий. Энэ бол үгсний дараа. Тий. Үгсний дараа юу болдог вэ? Юу болсон бэ? Яасан бэ? Тий. Тэгтээ ер нь сая одоо чи сая нохооны тухай ярьсан учраас нохоолстай юм шиг. Тий. Та нохон дуртай юу? Биш. Би бас. Нохоол. Тэгтээ би бүр хөдөөний гудамжны хөрхи жижигэн клип болж авсан л да. Тийм. Тэгээ тэр хитэ. Жилийн өмнө ч байна. За. Тэгээд гол нь биш шүү дээ. Яг байгаль дээр ингэж явж байгаа. Тэгээд байгаль дээр хөдөө орхичдаг. Байгаль дээр байгаа нохооч биш шүү дээ. Урт насалдаг гэж байгаа байхгүй. За. Үйлдвэрийн нохоонууд их богинохон насалдаг. Тийм ээ. Тэгээ би зориуд тийм үйлдвэрийн нохооноос шууд ингэсэн байхгүй юу. Тэгээд тэр нөгөө юуны тэр байгаль дээр байсан гөлөг учраас хоол унд юу ч болохгүй. Тэгээд ерөөсөө ямар ч асуудалгүй. Тийм ямар ч хүчлээтэй. Үгэл тоглоол. Тэгээд тэр хүнд тэр үнэнч байгаа гэж. Одоо энэ тийм тэр нохоо тэр эзний хүлээгээд. Тэгээд би бас тэрнээс бас их айдаг байхгүй тийм. Ер нь бол нохоо ер нь ямар их эзэнтэй үнэнч эзнийгээ л гэдэг. Тийм. Яаж тийм байна уу тийм. Гайхамшигтай нохоолстай гайхамшигтай. Тэгэл хөдөө энэ явж байгаа л энд хот орчим энд явж байгаа л юм тэгэл энд бас тэгэл нохоотой муухай харьцаж байгаа хүмүүсийг хардаг ч юм уу. Нохоо их муухай явж байгааг харахад амар хэцүү байдаг. Амар хэцүү байдаг. Тий. Нохоо болгоны тэр харц нохоор хүн ингээд харах хэрэгтэй байхгүй. Зүгээр нэг харцтай маш их юм хэлдэг шүү. Нохоо ч нөөс царайтай байхгүй юу. Тий. Нохооны царай хүн болоо тэ өстэй юм чинь одоо ямар ч царайгүй гэж бодож болохгүй. Хүнээс илүү царайтай байхгүй юу. Нохоо чинь бас царайлаг. Тэгээд царайга өдөр сүнс болол ерөөсөө ярих юм байна. Тэгээд тэр царайгаараа харцаараа маш их илэрхийлнэ. Тий, маш их илэрхийлнэ. Зүгээр нохоог зүгээр одоо муу нохоо гэж болохгүй. Тий, тест. Нохоог бол тэгэл эзэн нэгэн цагт Монгол оронд нохоог хүндтгэдэг цаг үеэр ирэх байх. Тий, нохоог бол бас ингэж бас болохгүй л дээ. Тий. Арай их гудамжиндтэй харилцсан. Арай их гудамжинд. Тэгээд бас нохоотой харьцаж байгаа нь ерөөсөө тий нохоог одоо тэгэл яах гээд байгаа хүнлүүд ариулах гээд байгаа мó, хазуулах гээд байгаа мó. Тий хизээч нэг тийм хошин шиг зураг байдаг хгүй юу. Ингээ нэг хүн ингээд хөлөө ингээд холгаач ч юм уу юу ч дэрмшин ч юм уу хүнлүүд дайрсан чинь нохоо эзнийхээ мөрөн дээр гараа суудсан тийм зураг байдаг хгүй. За. Тэр би зүг гэж боддог хгүй юу. Тэр дээр бол нохоог муулж байгаа хгүй юу. Тий энэ мөстө нохоогоо хитрхи хэрэглэж үгүй байхгүй юу. Нохоог дэх хэрэгтэй байхгүй юу. Тий нохоог хизээч хүнлүүд дайруулж болохгүй байхгүй юу. Би ч гэсэн тэр янз бүрийн дайрах юм бол би хизээч нохоогоо дайруулахгүй. Нааша бай гэж бод би өөрөө л дайрна. Тий нохоогоо би хайрлаа. Тий байхгүй юу. Тэр усаас ер нь бол нохоо бол гайхамшигтай. За чи тэр ийм сэдвүүд рүү орчлоо. Тэгээ яг хөлөг гэдэг сэдв рүү яг буцаал орё л доо. Тий яг ер нь бол мэдээж
төгсгөл. Тэгээ тэрийг маш их бодох хэрэгтэй. Яг бол төгсгөл учраас хүний амьд яваа энэ амьдрал энэ амьд яваа бол ямар их үнэтэй гэдгийг үргэлж одоо бодож явах хэрэгтэй. Үргэлж анхаарч, үргэлж болгоомжилж явах хэрэгтэй. Тэр нь бол одоо Монголын энэ эрчүүдийг, залуу эрчүүдийг хараад би үргэлж л нэг хэлдэг юм байна. Чи өөрийнхөө биеинд жоохон хайртай байгаа ч. Чи бие ямар муухай идэлт юм бэ? Тэ одоо ингээл хүмээр байгаа юм. Гөө тэгэл ингээл ажил хөдөлмөр хийж байгаа тэр янз бүрийн хар ажил хийж байгаа, барилгын ажил ч юм уу одоо ямар ажил Солонгос руу явж ажиллана ч гэдэг. Өөрөөсөө зүгээр бүгдээрээ гадагшаавал ажиллаад л мөнгө олно гэсэн хүмүүс байгаа гоо. Тэр чинь тэ бие новшуулгал гэсэн ойлголт байхгүй цагаараа. Тий бие бүр ингээд новширтал одоо ажиллаж мөнгө олно гэдэг чинь тэр биеийг ямар муухай эдэлж хэрглэж байна. Ямар муухай эдэлж хэрглэж байна. Тэгээд тэр машинтай тэр замаар хурдан давхиж байгаа. Одоо ингээд сүүлийн мотоцикл янз бүрийн тийм үү тээврийн хэрэгслүүд одоо гараад ирчлээ шүү дээ. Тэгээд тэрнтэй тэгэр хурдан давхиж байгаа, сүлжилж байгаа. Тэгэл нэг тэгж яарч байгаа. 2-3 машины урдуугаар орхиж байгаа. Тэр бүгд тэгэл хөдөөрөө давхиж яарч байгаа. Амралтанд явж байгаа хүн яарах ямар хэрэгтэй. Хот руу буцаж байгаа хүн ямар яарах хэрэгтэй. Тэгтээ тэгвэл амьдрал цаг өөрт цаг хэрэгтэй шүү дээ. Заавал одоо нэг юмд зориулж цаг зарцуулах гэж. Заавал нэг юмд зориулж мөнгө олох гэдэг. Тэг яах гэж тэгж бие зовоож байгаа. Тэр мөнгө болоод чи тэргээр юу хийх гэж байгаа. Харин тийм үү? Тэр мөнгөөр яг юу хийдгийг надад заагаад өгч би асуудаг юм. Би одоо их мөнгөтэй бол юу ч чадахгүй. Чи би яахаа мэдэхгүй. Хүнд өгсөн дээ. Чи одоо янзл. Чи надад бол тэгэл яг өдрийн тодорхой нэг хэмжээ, миний амьдрал нэг тодорхой нэг хэмжээтэй мөнгө л хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгэхээр тэгж их одоо Монголын одоо ялангуяа эрчүүдэд одоо хэлгээд эмэгтэйчүүдэд одоо хэлгээд тийм үү? Эрчүүдийг тэгж их одоо бүхэлдээ ойрхон ажил амьдралаар одоо чихэж болохгүй байна. Өөрийгөө маш их бодчихгүй шүү дээ. Тэгэл за тэгэл хөдөө очиход тэр одоо малчд бол яа нэг одоо болооч гэмээр тэр адуу малтай харьцаж байгаа. Тэр одоо хөөрч давхилж байгаа. Малаа туугаа давхиж байгаа. Мотоциклтай ерөөсөө нүх байна уу, дов байна уу тэрэн дээгүүр ингэж өсрөн харайн давхилж байгаа. Тэгэл ерөөсөө за тэгэл бид нар мэдэн шүү дээ. Ер нь тэгэл ямар ч утгагүй биеийн тамирын янз бүрийн спортууд бас хийдэг. Тийм үү одоо тэгэл ерөөсөө заавал нэг өөрийнхөө амь насанд аюул учруулахаар тийм спортуудыг бас хийх хэрэггүй юм байна. Тийм өөх тийм амар тийм бокс би бокс бокс тэгэл харих. Тэгээ сум очихсан. Би сум л үзсэн шүү дээ. Тэгэл тэр өнгөрөө газар өнгөрөөл тий. Тэгээд үндэсний бүх мөнгө чинь тэгэл хүнийг яргалаа. Тэгээ манай чи наадам үзчихсэн үү? Бүчүүдээр харж нэг яргалаад идэх байхгүй. Тэгэл ингээл бүгд ингээд бинтчихсэн гар руу гарна. Тэгэл залуу насандаа тэгэл сүүлрүүгээ тэгэл гүрэлт ороход ижил гарч байгаа шүү. Ядаж бөмбөг хэрэг илмээр энэ одоо тийм тэрний уран сайхан зүгээр л сайхан өөрийнхөө чөлөөтэй. Тэгээ нэг багийн спортуудын хүмүүс бас их хийсэн хэрэгтэй байна. Хамгийн гоё юм чинь багийн спорт байхгүй тийм ээ. Миний хувьд бол хөл өмбөг тийм үү? Бейсбол. Тий гоё ингээд нэг багийн спортууд чинь гоё хүнийг хөгжүүлдэг байхгүй. Тийм үү? Ялагдаж сурах, ялж сурах, хүнтэй нийлж ягаад тийм үү? Найрсаг, найзад сурах, тийм бусдын төлөө өөрийгөө одоо тийм үү? Зүтгэх тийм үү? Гоё идэг шүү дээ тий. Тэгэхээр энэ бол үхэл гэдэг бол үргэлж хамт яваа. Тийм амар юм биш. Тийм үхчихнэ гэдэг хүмүүс үхий гэдэг үхэх тийм амархан ч биш. Тийм ер нь бол ихэнх одоо өөрийгөө ягуулсан амийн хорлох гэж оролцсон хүмүүс бол ихэнхдээ бүтлгүүтдэг гэж байгаа шүү дээ. Тийм. Тийм ер нь бол дандаа бүтлгүүтдэг. Маш их олон ягуутгэлүүд чинь сүлрүүгээ дахирддаг болж дууссан байдаг шүү дээ. Тэр бүтлгүүдэд. Тийм ер нь бол тэр тийм ч сайхан юм биш. Мэдээж хүн бол ямар ч хүн үргэлжил тийм амьдралдаа их олон л удаа үхэх гэж хэлсэн байгаа. Тийм. Ялангуяа залуу наснда тийм. Тийм. Үхмээр байна тийм үү? Тэр бол одоо хэдэн 100 хэлсэн байгаа. Зүгээр яг хав тэр бол яг амьдралын юу зам дээр байдаг юм тийм. Яг амьдралын урхан гэсэн үг шүү. Тийм. Таа. Түлүүгийн даваа гэсэн. Тэг би нэрээ тэгээ би саяны нөгөө дуугийн тэгээ түрүү би хэлэх гээд байгаа юм байна. Тэгээ нөгөө төгсгөл гэдгээр. Тийм. Өөрөөр бид түрүүс дандаа төгсгөл гэдгээр явах хэрэгтэй. Өөрөөр тэрний дараа юу ч байхгүй шүү. Энэ амьдралыг бол тэгэл дуусаа шүү. Тийм өөрөөр төгсгөл гэдэг чинь бүх юм дуусаа. Тэгээ одоо намайг waахад конец фильма гэдэг байсан. Тийм үү? Одоо тэгээ англиар бол одоо
end the end тийм үү. Тэгэхээр дахиж хизээч ирэхгүй. Тийм үү. Тийм. Ерөөсөө дахиж хизээч ирэхгүй гэдэг бол маш их одоо онцлох хэрэгтэй. Бүх юм төгсөн гэдгийг маш их ухамсарлах хэрэгтэй. Тэгээд миний өгсний дараа энэ бүх амьдрал цаашаа үргэлжлэнэ гэдгийг бас тийм үү ухаарч авах хэрэгтэй. Тийм. Хэрвээ таны амьдрал мөнгөөр дээд шувтаа ингээд мөнгөөр ингээд тооцоод одоо нэг үнэлээд яваадах юм бол эцээ өгүүлч гэсэн мөнгө төдөл дуусан тий. Одоо хідэн машин цуглуулад явах тийм юм тий. Тэгээ хамгийн нэг гоё үг байдаг шүү дээ. Ер нь бол өгөхөд данс хоосон байх хэрэгтэй гэж. Тийм гоё. Тэр бол гоё үг. Тийм өгөхөд данс хоосон байх хэрэгтэй. Тэгээ данс нь яатсан дүүрсэн хүмүүс өгсний дараа юу болтгийг бид мэдэн шүү дээ. Тийм үү? Тийм. Тэмцэл үлдээ. Одоо тэгээд тэрс бүр хачин юм болчихсон шүү дээ. Тийм учраас бүх үед данс хоосон байх хэрэгтэй. Тэр бол аюул чухал. Тэгэхээр данс бол дандаа л хөнгөн шинхэн явах хэрэгтэй. Тэгээд яг сүүл рүүгээ би тэгээд байхдаа дараа нь чи одоо яхад орчин үед бас орчин үеийн сэтгүүр жоохон орё л доо. Тийм одоо орчин үед одоо жишээлбэл одоо интернет гараад ирчлээ, сошиал медиа гараад ирчлээ. Одоо чамд Facebook байна. Одоо юу байдгийг тийм үү? За одоо Instagram байдаг юм уу, юу байдгийг. За өгсний дараа эднэр одоо яах? Интернетэд байгаа л ах уу? Тэг чамд хүмүүс Facebook гэр юм мессеж явуулаад ах уу? Тэ энэ чинь аягүй сонир болчиход байгаа байхгүй юу? Би ингэтэй. Одоо насаарсан хүн ямар ч додон хүн байсан ч гэсэн шууд устгадаг. Нөгөө хүнтэй найз байх болчтой. Салгаж хайждаг байхгүй юу? Одоо тэр хүнээс юу ч гарч ирэхгүй юм чинь. Гэхдээ харин тий ер нь бол биш шүү дээ. Тэр маш хосолтой байхгүй юу? Тэр бол бас их үргэлжил ингээл нийтэд ингээд байгаад байдаг. Тийм үү? Facebook нь ингээд байгаад харагдаад байдаг. Гэхдээ тэр хүн аль хэдийн өнгөрцөн байдаг. Тэр маш одоо тэгэхээр энэ интернетийн энэ сошиал медиа бол ер нь тэгээд хүний амьдралд ингээд бидэрт маш их ингээд үүмэлж байгаа байхгүй юу? Тийм ээ. Одоо нөгөө тийм ээ. Одоо нөгөө айгу хүний өчөөхөн харахад бол маш өчөөхөн харагдаж байна шүү дээ. Би одоо өгсний дараа тий маргааш юу идэ да гэж байгаа нь үлдчихэж штэ. Гүдий үлдэн штэ. Тийшээ яваад тийм үү би одоо тэнд очсон байна энэ төр гэсэн селфи мэлэн байж байгаа штэ. Тийм. За яг би өгсөн хоёр би яа. Тэгээ хүлээж авч байгаа тий үдчихээ миний хүүхдүүд юу гэж бодох хөөхөд байж бодох ямар өчөөхөн юм бэ гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө хүмүүс бол энэ сошиал медиад байхдаа ч гэсэн тэрийг бас дандаа анхаарч явах хэрэгтэй. Ер нь бол тий хидэх одоо өөрийгөө яасан хогногш юм оруулах хит одоо тийм үү тэгэл одоо энэ тэнд эрэгтэй хэрэггүй followers болоо одоо ингээл бүр ингээд зүгээр ингээд өдөр тутмын амьдрал зүгээр явж байгаа л сошиал медиа руу орохоор хог болж ирсэн хүн. Тэгээ эмгэнэл гэд тий заавал тавих шаардлага байхгүй шүү дээ. За тэр бол маш аюултай. Би ч одоо бас Facebook-ыг би ерөөдөө хаацсан байхгүй. Яг бол чинь би ч тэгээд баргалж өглөө ингээд босгож чинь нэг оршуулгын үйл ажиллагаанд оролцож байгаа юм чинь. Тий одоо тэр маань тэгчлээ. Тэгэл доор нэг гачин юм байна. Багныхон ментер гэдэг тий. За өшөө бүр нэг хүнийг их мохоо доош нь хийсэн нэг үг байдаг штэ. Тэр хин тэнгэр дэвшлээ ч гэх шиг. Тийм. Тэр ч бол бүр хүнийг шоолж байгаа ч юм шиг. Доромжилж байгаа ч юм шиг тийм үү. Тэгээ нэг тэнгэр дэвшээд тахтаач яах вэ? Нойрс энэ гэ тий. Тэр нойрс тэгэл нэг л харамссан гашуудсан хүмүүс яагаад тэрэн дээр илэрхийлэхгүй бол бараг болохгүй юм шиг. Бараг тэднэрт өөрийгөө одоо би их гашуудж байгаа шүү гэж тэр арга гэрийнхэнд үзүүлэх гээд байгаа юм уу? Тийм. Дөр байхгүй. Хинч юу ч доор нь комент бичиж болохгүй байхгүй. Нэг доор. Хоёрдугаар тэр месс юу тавьсан хүн бол доор нь комент тавьдаг бүх юм хаачих хэрэгтэй байхгүй юу? Тийм, хаачих хэрэгтэй. Доор нь нэг л юусоо зүгээр маань байдаг. За тэгэхээр хамгийн нэг муухай юм чи тэг сайн хүн байсан. Тэрнээс юм муухай үг байхгүй юу? Тэг юу гэсэн үг вэ? Тийм. Тэгэл би бүр сүлдээ бүр боддог байхгүй. Энд тэр заавал дараа нэг ингээл амдал руу очичвал яагаад өччих вэ? Юунаас очих вэ тэр. Нэг нь өгсөн юм ч юунаас өгсөн. Тэгээд дараа нь өсө нэг л тайлбар хайгаад те энэ одоо хоолол хүнд хорлуулчих уу? Эсвэл энэ одоо хадмынханд байв уу? Тэгэл одоо те тэгэл нөхрийн нэг арга гэрийг харддаг ч юм ингээл бөөн нэг хардсан муухай харсан юм болж байгаа. Голын эрэхтэр шийсэн гэ тэрнээс болов. Гоо одоо мэдэхгүй одоо тэгэл мэдэхгүй тий одоо аяганд нь өгөөд өгсөн тий. Тэгэл ийм нэг хардал сэрдэлтүүл бол ерөөсөө зүгээр л энэ нийгэм энэ Монгол улс ямар их сэтгэл зүйн травматай байна гэж мэдчихэж байгаа. Энэ ч ерөөсөө тийм юм бичээд тийм үү хүнний ертөнцийн эмзэг ёс суртахуунтай
эрхэм тэр сэдвүүдтэй ямар муухай бүдүүлэх харьцаж байна. Энэ чинь маш эрхэм сэдв байна. Чи өдөр нөгөө мэдэн шүү дээ нөгөө Японы нөгөө Departure гэж фильм байгаа шүү дээ. Нөгөө нэг залуу хүчмчин залуу ажил олдохгүй байсан чинь ажил хайж явсан чинь оршуулгын газар хүний бийг янзлдаг тийм ажилд орчдөг шүү дээ. Сүүлчийн удаа гэрийнхэнд нь маш гоё харагдуулах. Тийм одоо авиас чадвар тэр залууд байж таараа байсан байхгүй юу? Тий. Тэр хүнийг хамгийн сүүлд их гоё харах хэрэгтэй байхгүй юу? Тий. Маш гоёор хараад тэгээд маш эрхмээр салхас гүйцэтгэдэг. Маш сайхан салхас гүйцэтгэдэг. Тэр салхас гүйцэтгэх бол маш сайхан байх хэрэгтэй. Би одоо тэрийг одоо мартан дуулж байгаа юм биш. Ер нь бол тэр хүнийг маш хүндлэх хэрэгтэй. Өгсөний дараа ч тэр хүнийг хүндлэх хэрэгтэй байхгүй юу? Өглөөгээд одоо юу ч биш, хинч биш. Тийм үү? Одоо тэгэл зүгээр нэг одоо цогсон магтаалтай. Цогцос биш байхгүй юу? Дараа нь бас хүндлэх хэрэгтэй байхгүй юу? Тэр амар чухал байхгүй. Тэр дараагийн хүндлэл. За тэгэл манай ч одоо сүүлүүд нэг зураг мургийн тавиулдгөө гэдэг болчихсон. Тийм. Тэр чинь маш гоё залуугийнхэн зургийг заасан тэгээд хажууд нь тавих хэрэгтэй байхгүй. Тэгээд сүүлчийн удаа тэр хүн сүүлчийн удаа гэдэг чинь аюул чухал байхгүй. Сүүлчийн. Дахиад тэр үйл явдал хийжээс давтагдахгүй. Тийм. Тэр сүүлчийн удаа маш гоёор нэг хараад цэцэрэгийг нэг хараад тийм үү? Дараа нь сайхан залуугийнх нь гоё инээж байгаа нэг зургийг нэг сайхан хараад тэгээ бүгдээр нэг сайхан тайвшраад тэгээ тэр хүнийг хүндэтгэл үзүүлж байгаа байхгүй. Тэнд одоо өвөлсөн одоо бүр ингээл харамссан гашуудсан байж болохгүй байхгүй. Уулаа тэр нулимс өөрөө заавал гашуудсан нулимс байх хэрэггүй байхгүй. Зарим нулимс ингээд тэр хүнийг бодоод тэгээд сэтгэл нь хөдлөөд өвлж байгаа нулимс жиж болно шүү дээ. Тэгдэг байж үлээ муу залиг гэж боддог ч юм уу. Тийм би боддог шүү дээ боддог хоо. Муу залиг тэгдэг байсан шүү. Тэгэл одоо яах вэ? Тэгэл явдаг замаараа явлаа. Тэр хүний хувийн асуудал би хүний хувийн асуудал оролцохгүй. Тийм. Японд ингэдэж штэ. Нөгөө өөрийнхөө одоо ер нь 50 гарч ирэнгүүтээ нөгөө миний ажлын явдал дээр энэ зургийг хэрэглээрэй гэж заавал сонгодог байхгүй. Тийм зөв. Тэгээд зарим хүмүүс бол бүрөөсөө янз бүрийн сонин мөн дээр одоо гардаг тийм одоо албаны хүмүүс байна шүү дээ. Тэгвэл тэр сон дээр иймэрхүү юм тавина шүү. Тийм сүрхий байх хэрэгтэй байхгүй. Тийм сүрхий байх хэрэгтэй байхгүй. Өөрийнхөө сонголтоор. Одоо Италиг би Германд байж байгаа нэг Итали хүнийг мэдэх байхгүй. Тэр бас нэлээд насанд явцсан. Тэгээд би сая ресторантай байсан. Тэгээд тэр хүн хэлжээс байгаа. Би сая одоо Итали руу яваад ирсэн. Яасан гэсэн чинь ер нь би одоо ингэ хөшөж байна, бич муудаж байна. Тэгээд би хамаатан садгуутайгаа уулзчаад намайг өнгөрөхөөр тэгж оршуулаарай гэдэг бүх юм тохироод мөнгө зөнгө өгөөд ирсэн. Тэд нар чинь нэг юм дөрвөлжин хайрцагт хийгээд тэгээд юм ханд ийм хайрцагнууд ингээд хийгээд байт юм байл. Одоо манайх яг тэр ингээд нэг дуурайгаад байгаа шүү дээ. Туршлага болгоод байгаа шүү дээ. Тий. Хайрцаг руу юу гин чандармыг хийжтэй. Тэгээд тэр юм бүгдийг тохирчод ирлээ гэж байгаа. Тэр чи одоо нэг муу ёрын гэсэн юм биш байхгүй юу? Муу ёрын одоо өглөө дуудаац ч гэдэг юм уу? Тэ тэр хүнээр ухамсар явсартхан ч хүнд авих хэрэгтэй байна. Тэгээд бид нар ерөөсөө энэ Монгол оронд бол би бодоод байдаг одоо чийж бас ажигладаг л байна. Энэ ёс суртахууны чухал шийдвүүдийг хүний эрхэм чанар, нэр төр тэр сайн сайхан юмыг бид нар одоо маш ярих болцсон байна. Бид дандаа муу мухай юм ярьж байгаа шүү дээ. Тэгэл дандаа тийм гашуудал, энийг нэл тийм үү? Ста тэгэл ста эргэж төрөөрөө яагаараач гэх шиг ямар ч хэрэггүй. Зүгээр л салхаас гүйцэлэг тийм. Энэ бол манай гэрийнхний асуудал. Ер нь бол заавал тэр ажлын газрынхан найз нөхөд одоо янз бүрийн тийм үү холын хүмүүс заавал оролцох ч хэрэггүй. Тийм. Ер нь бол маш ойрын хүмүүс тэгэл болоо. Тийм. Тэр нэг BGS-ийн гээд хамтлаг байдаг да. Тийм. Нэг бага хад BGS гэдэг гой дуунуудтай одоо ч гэсэн хүмүүс их сонсдог. Тэгээ тэрний нэг дүүн хот ходроор өнгөрсөн. Тэгэл бичиж байгаа байхгүй тий. Бидний хүндлээрээ тий янз бүрийн сонин янз бүрийн бити бичээрээ тэгээрээ чимэг орхороо. Тэгээд бас энэ бол цэвэр манай гэр бүлийн асуудал. Бид нар зөвхөн гэр бүлийнхаа хүрээнд л энэ хүнээс салхас гүйцэтгэнэ тий. Тэгээд баярлаа. Тийм. Тэгэл ингээд өөр юм байхгүй. Тийм л явах хэрэгтэй байхгүй юу? Тэрнээс одоо тийм үү 150 хар машин араасаа цугчихсан тийм нэг хачин болж болохгүй. Өөрөөсөө тэр олон машин цуух бол ялангуяа одоо энэ олон машинтай болчихсон төвжил ихсэж гисэн үед бол өглөө ерөөсөө тийм үү? Тийм өглөө чи ингээл цугч байгаа байхгүй юу? Тэгэл ингээ зам дээр тийм ингээл 20-од машин тэгээд тэр иш одоо бойлголтэй биш, зогсголтэй биш болохгүй шүү дээ тийм. Нэг гашуудчихсан байгаа хүмүүс чинь сэтгэлийн маш их тийм үү хөдөлтөй байгаа хүмүүс чинь нэг эвгүй өнгөлөд тэр чи одоо гал асан шүү дээ. Гэтэл өөрснөө ухамсарлах хэрэгтэй байхгүй юу?
тэгээрээ та нар өөрөө өөрснийхөө машинаар өөрөө өөрснийхөө шугамаар яваад очоорой. Тэ? Тэрээс одоо ингэж цуваа болж одоо явах болоод болсон шүү. Одоо цувааг бол одоо тэ цаашид бол нөгөө бусад хүмүүс чи өглөө эртнэд ажилдаа явах гэж өвдөө сургууль нөрөх чинь хүчнээ болж шүү. Тэгээд нэг цуваа тэгээд зогсоочдөг. Тэгээд ямар бид нар чи ямар олон ямар 3 4 хүн ирнэ ямар замтай биш. Ганцхан ирнэ замтай, 2 хүн ирнэ замтай чинь гацж байгаа юм чи. Тэ. Тэр бол яг дараагийн тэр асуудал. Тэгэхээр бол өглөөдөг бол эцсийн эцэст түрүүний тэр ярьдгаар эрхэм байх хэрэгтэй, эрхэм явах хэрэгтэй. Хөл бол хүн болгоныг бол тэргүү хэнийг ч голохгүй. Тийм үү? Хаанч байсан, тийм үү? Ядуу байж ч хэнийг ч голохгүй. Эрэгтэй, эмэгтэй том стар байгаа, том од байгаад ч голохгүй шүү дээ. Тийм аваад явна шүү дээ. Одоо нөгөө юун дээр ярьдаг шүү дээ. Нөгөө 7 дахь юу гэж тамга гэж фильм байдаг шүү дээ. Ингмар Бергманы. Тэгээ манад бол яг загалмай гэдэг буруу орчуулад байдаг. 7 дахь нөгөө тамга байхгүй. Загтлыг наахта лац 7 дахь лац байхгүй. Жичигс Монгол хэлэнд ямар сайжирсан юм бэ? Сайжирсан. Амар хэцүү шүү дээ. Намайг энэ төр засаж яриад л тэр тийм. Тэгээд тэр 7 дахь лац гэсэн кино фильмүүд чичээл яг л тийм байхгүй. Яг үгэлээрээ л аваа явдаг шүү дээ. Гэдэг шүү дээ. Чи хин бэ гэсэн тэг хар хувцтай зогсож идэг шүү дээ. Би үхэл байна гэдэг. Жоо одоо авч явна гэдэг шүү. Тэгээ хэлдэг шүү дээ. Тэг жоохон хүлээж надад амжуулах жоох ажиллая гэдэгдэг шүү дээ. Тэгэнгүүтэр нөгөөд чинь тэгээд за тэгээд хойлоо юу тэгвэл яа хойлоо шатар тоглоё гэдэг шүү дээ. Тэгээд шатар тоглоод тийм үү чи хожил одоо яа жоохон хийсэг хугацаагаар байна. Хожигдох юм бол одоо чамд аваад явлаа гэдэг шүү. Тэгээд хойлоо нэг шатар тоглодог шүү дээ. Тэгээд нэг шатар тоглож байхдаа нөгөөд чинь бас тэгээд залдах гээд байгаа шүү дээ. Тийм үү нөгөө өхлийг цаашаа авахаар нэг модыг авчих гээл тийм үү. Тэгээд заримдаа завсарлж яриа тий. Тэгэхээр яг яаж ийг л хойшлуулах гээд байгаа байхгүй. Яг бол амжуулах ажил байгаа байхгүй. Тэгэхээр зарим хүмүүс тийм үү өхөөс өмнө амжуулах ажил их байна. Одоо нөгөө нэг митинг биш юу Rendezvous Joe Black гэдэг Brad Pitt-ийн тоглосон нэг фильм байдаг тийм үү нөгөө Hopkins бас тоглож байна Антони Hopkins энэ тоглолдог. Тэгээ тэрэн дээр чи Антони Hopkins ч нөгөө 65 нас үрээд одоо тэтгэврт гаргаж байгаа хөө компани эзэн. Тэгэхдээ компани яг тэр чигээр нь үлдээхэд аюу хэцүү байгаа байхгүй. Засаж янзлах юм аюу ихтэй. Бас хоёр охинтой нэг бага охиных нь амьдрал бас жоохон хэцүү. Тэгээ тэрийг бас нэг шийдчих юмсан. Гэр орны нэг ажил компанийн нэг ажил ингээл тэгэл 60 та уурал тэр төрсөн өдрөө тэмдэглэх гээл тэр өдөр тэмдэглэж яг өглөө зүрхэн нүддэг байхгүй. Тэгэл зүрхэн нүдэл хачин болоод яг ер нь яг зүрхэн зогсдог байхгүй. Тэгтэл цаана юуны артал номын тавирын артал өгөл зогсож идэг шүү дээ. Тэр нэг Брэд Питт байхгүй. Тэгээ би өгөл яна чамайг авч явах гэж байдаг байхгүй. Тэгсэн чинь бас гойдог байхгүй. Арай болоог байна. Жохон хүлээгэж амжуулах ажил жохон байна гэдэг байхгүй. Тэгээд Брэд Питт чинь за тэгвэл тгий. Надад тэр цаг байгаа юм чинь танай энэ ертөнцтэй нэг жохон танилцчихийгээд тэгээд Брэд Питт чинь нэг гэр орноор яваад хүмүүстэй танилцж уулзаад ингээл явдаг шүү дээ. Тэгээ хамгийн сүүлд кино фильмүүд бас Брэд Питт ч явдаг, аав нь ч явдаг шүү дээ. Тэгээ нөгөө охин тэгдэг шүү дээ. Юу болоод яагаад ингээд бүгдээр ингээд яваад өгд юм бэ? Тийм ер нь бол охин хүний хувьд ингээд аав явж байгаа нь бол тэр кино фильм дээр сайн харуулдаг байхгүй юу? Тэ миний төлөө маш их юм хийцэн хүн. Тэгээд одоо ингээд явна гэдэг чинь одоо чи дүү харамсал гэж ярьсан шүү дээ. Тэр чи тэр харамсал байхгүй юу? Тийм тэр харамсал байхгүй. Тийм тэгээд ерөнхийдөө тэр кино фильмээр юу гэж хэлээд байдаг вэ? Нөр нь охтуудын аав тийм үү? Хүүхдийн ээж тийм үү? Нэг л өдөр яваад өгдөг. Тийм. Яг бол хүү ээжийн харьцаа холбоо, охин аавын харьцаа холбоо чинь шал өөр байдаг шүү дээ. Хүүс нөр учраас. Тийм. Тэгээд тэр бол кино фильмийг үзээд би яг дуусгаад яг надад яг тэр философи яг тэр сэдвэх гоё тусчихсан л да. Ер нь бол тэгээд тэртээ тэргүй хизээ нэгэн цагт ингээл яваад өгнө. Хинж байсан яваад өгнө. А яваад өгт нь тэгж их одоо үр гашиг болж болох. Явдгаараа явах хэвээр явдаг. Тий би багж шүлэг уншиж байсан. Явах хэвээр явдаг юм явна гэх гэдэг шүү дээ. Тий ингээл дөрвөн мөрт олчих шүү дээ. Тий. Тэгэхээр тэрийг бас тэр бол үргэлж ухамсарт явж явах хэрэгтэй. Тэг юм бол явна. Гоё үг. Ийм одоо урлагт. Тэг одоо уран зохиолч нь урлагийн нэг гоё салбар шүү дээ. Тэг хүмүүс ингэ уран зохиолыг урлагийн салбар биш гэдэг юм. Жинхэнэ урлагийн салбар байхгүй юу? Тэг уран зохиолч. Тийм шүү дээ. Тэгээд тэнд ямар гоё үхлийг биднэрт ингэж ойлгуулж, ухааруулж одоо нэг соён гэгээр л явуулж байна. Тэгэхээр урлагийг хүмүүс юусоо хайж болохгүй байхгүй юу? Би ингэж боддتي.
сайн нэг дуу сонссон шүү дээ тий. Энэ хинтээ төстэй юм бэ? Одоо монголчууд ойлгуулахад монголчууд Монголд ийм хүн байсан уу? Тэ дуучин байсан уу гэж бодсон чинь надад нэг хүн санаанд орсон байхгүй. Данзан авч яваад байна. Тухайн үед их pop хүн байсан. Би одоо нөгөө маш олон хүмүүсийг татчихсан. Ялангуяа эмэгтэйчүүдтэй хүүхдүүдийг ингэ татчихсан. Өглийг одоо нөгөө шууд удаагаараа биш жүжиг болон шүлэг дуугаар ингээ харуулсан хүн байгаа байхгүй. Тий, ер нь бол яг тэ Данзан авч яач юм бол төвдөд сурсан. Буддын шашны хүн шүү дээ. Буддын шашин сурсан шүү дээ. Гэтэ буддын шашин гэхээс илүү өөрийнхөө тэгээд яг юм бол ирээд тэгээд энэ төв гандан болон бусад одоо том шашны томчуудтайгаа бол нэлийн тэрсэлсэн. Тийм тэрсэлсэн. Тэгээд одоо шашны тэрсэлдэгч байхгүй юу? Тийм шашнаасаа тий шашны тэрсэлдэгч байгаа бол шашнаасаа тэгээд урвж байгаа байхгүй юу? Урваад шашны бүх дөрвөн ёс суртахууныг зөвлөж эвдээд явсан байхгүй юу? Тэгээд тэр говьд очиод дураараа дөргсөн. Тий. Юм бол яг ер нь бол тийм яруу найрагч яруу найргийн тийм огцом янз бүрийн бичдэг, янз бүрийн сэтгэлийн хөдөлгөөнүүд огцом хөдөлдөг тийм хүмүүс байдаг л да. Тэр чинь нөгөө bipolar disorder гэдэг байгаа шүү дээ. Огцом сонирн болдог. Disorder гэж үзэж байгаа юм. Тэр яг тэр огцом тэр юм хийгээд тийм үү нийгмийн шашныгаа буруутгаад тэрнийхээ эсрэг хөтлөөд тэгээд ер нь шашны эсрэг байна гэдэг чинь асар том одоо юу шүү дээ. Асар нөгөө нүгэл гэдэг шиг. Тухайн нүгэл шүү дээ. Тийм яг бол буддын шашин тэгж болохгүй гэсэн нь хийж штэ. Буддын шашин 4-20 байгаа штэ. Тийм үү? Улгаа хийж болохгүй. За буруу хурцал буруу одоо юу ховдог байж болохгүй. Хоолнд ховдог байж болохгүй. Тийм. Жоох идэх хэрэгтэй. Тийм. Хүний авгаад унтж болохгүй. Ерөөсө тэртээ хүний авгаа байтхаа хүний аваад унтж болохгүй гэдэг чинь бол найз нарын дурдл байгаа л да. Ерөөсө хүнтэй тийм үү секс хүнтэй унтах гэсэн донтолт руу орж болохгүй. Ерөөсө ингээл унтмаар санагдаад хүн хайгаар хүчдэг. Тийм байж ерөөсө болохгүй. Тэр явж байгаа. Тэгээд дөрөвт нь болохоор мансууруулах бодис хэрэгжилж болохгүй. Арх там. За энэ дөрвийг чинь Данзан авч чинь дөрвөлд хийсэн хүн байхгүй. Тэгэхээр тэр чинь одоо тэгээ говьд очиод сайхан л байсан юм байна лээ. Тий одоо сайхан байсан гэх юм уу яг шашны талаас бол нүгэлтэй нөгөө жоохон попордог хүмүүсийн хувьд бол айл юм шиг байна лээ. Надад бол мэдхгүй тэгэл яг түүхэнд нэг тийм хүн байсан. Яг гэхдээ манд бид нар ч нөгөө нэг хүнийг магтан дуулахаараа нэмээд зохиогоод хэтрүүлээд тэгээд ерөөсөө энгийн хүн биш болгоо ичдэг шүү дээ. Япон найз нь ирсэн чинь Япон шавын байсан тийм мэдгүй тэгэл тийм биш. Гэхдээ би тэр хүний би уншчихсан юмнуудын зөндөө уншчихсан. Уншиж үзэхээр бас нөгөө айгу бас өөртөө бол үнэн ч юм байгаа байхгүй юу? Тийм баха. Тий. Одоо нөгөө хоёр бие байна шүү дээ. Нөгөө жинхэнэ одоо соулын бие. Тийм үү? Амин тэрийг гаргаж ирсэн. Гадагшаага яг шашны тэр номлоор явж ер нь чадаагүй. Ер нь бол монголчууд бол тэргүй төвдийн шашнаар нэг сайн явж чадаагүй гэдэг юм. Яг бол ер нь бол нэгэн тэсгийгээс гаралтай ийм талын ийм зэрлэг дураараа сэтгэл зүйн маш их одоо савлгаатдаг ийм одоо ардууд бол тийм их одоо номын болоод дууга чимээгүй олон цагаар сүм хийдэд олон жилээр хүүхнээс хол архинаас хол покерноос хол тийм үү суулж тэгж чадахгүй боломжгүй гэж би боддیں۔ Ер нь бол яг жинхэнэ ламнар бол төвд ламнар бас юу хятад ламнар байсан байна. Хятад чинь буддизм маш их хөгжсөн газар шүү дээ. Тэгэхээр Япон лам, хятад лам, төвд ламнар бол чадна. Монгол ламнар бол хэцүү. Тийм. Уржин хэцүү тий. Хэцүү шүү дээ. Энд чинь тийм их одоо багдаа тэгж их мөр унж давхиж зэрлэг хамаагүй дураараа байсан хүн чинь шууд одоо аваачаад юм суулгаж шүү дээ. Тийм учраас тэр маш бага наснаас нь хэлдэг чинь тийм байхгүй юу. Тийм морь ундгаас нь өмнө л сүм рүү авчихгүй болохгүй шүү дээ. Нэг л морь ундаас сурчих юм бол тэр зэрлэг чинь тийм үү. Гой мэдрэмж аваад тийм. Юу нөгөө юу өглөөний ном уншлагтай байж ах дандаа байхгүй шүү дээ. Бултын шүү дээ. Тэгэхээр ер нь бол шашин монгол хүн хоёр бол хоорондоо бол би бол
маш хэцүү холбоос. Энэ бол маш хэцүү холбоос. Мгм. Одоо чи мэдэн шүү дээ. Одоо сумо гэл Монгол залуучууд Японд очил сумод байгаа мэддэг шүү дээ. Япон сумо яг ямар байдаг вүлээ? Монгол сумо яг ямар байдаг вүлээ? Тийм. Тэгэхээр тэр сэтгэл зүйн маш их асуудалтай. Хүүхэд насны. Тэр хүүхэд насны тэр маш их асуудалтай чинь тэр юугаараа сумо дээр чинь зүгээр уур бухимдлуулж гараад байгаа байхгүй юу? Бараг зодон хийх гээд байгаа байхгүй юу? Тийм. А нөгөө тал чи яг тэр сумогийн яг ёс жайгаараа хийх гээд нь шүү дээ. Тийм. Ер нь бол би бол боддог шүү дээ. Ер нь бол зодон л хийх гээд байдаг шүү дээ. Зүг. Гэтэ данжаа авчаагийн би одоо төгсгөр. Данжаа авчаагийн өөрийнхөө нөгөө бэлэг тэмдэг болохоор нөгөө юу штэ. Хилэнц гэдэг нь нөгөө өөрийг хадгаж өгдөг. Тэгэхээр одоо нөгөө сум хийдийн одоо нөгөө юу гэдэг вэ? Сахилаас илүү юмыг тэр хүн одоо бас сахиж авч исэн байна гэж би бодоод байгаа. Тэр нь жоохон юу байсан болоо. Гэхдээ яг ер нь бол ер нь штэ. Шашны хүн шашнаасаа хараад ер нь штэ. Ямар ч хүн байж штэ. Өнөөдөр ярихад одоо би философч юм уу ярьж байгаа шүү. Ямар ч хүн байж штэ. Бурханлаг л байхгүй бол тэгэл утгагүй. Чи ер нь бол тий. Түүгээр бүх юм ямар ч үнцэнгүй. Үнэн байхгүй. Ерөөсөө ямар ч хүн байж штэ. Үнэнгүй, зарчимгүй, үнэт зүйлгүй явна гэдэг бол тий. Тэгэл амтнаас ялгаагүй штэ. Бид нар хүн байгаагийн ялгаа чинь бурханлаг байх. Тий. Тунлаг байх. Тийм үү? Сэтгэл гаргах. Хайрлаж чадах. Хайр бол дээдийн дээд. Тий. Тэгжээч бид нар хайр чинь өөрөө үнэн. Үнэн өөрөө хайр. Тэгж явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр байхгүйгээр тэгж их одоо дураараа өстө нэг монголчуудын хэлдгээр өстө нэг юу гэдэг вүлээ дураараа дөргийнхөө огшихоо огнохоо энэ гэсэн үнэд байгаа шүү дээ. Тэрнээс бол би бол үргэлж хол явдаг. Хэн нэгэн хүн хүний ертөнцийн сайн сайхнаас зөв буруугаас холдоод өөрөөхөө ингээл ажиллаад эхлэх юм бол шутахгүй. Яа би одоо хүртэл ингээл одоо 20 жил болж шүү дээ. Улаанбаатарт философтод шатал биш үү? Тийм үү? Хүмүүс урлаад байна. Урлаад байгаа шүү дээ. Аа муу философч, чиний философ гэж юу гэдэг одоо. Тийм үү? Тийм. Яг би тэр нөгөө нэг тэр үнэн, тэр бурханлаг, ёс суртахуунлаг тэр юм байх ёстой. Тэр юмыг байлгана гэдэг дээр л би яваад байна шүү дээ. Тий, тэр байх ёстой шүү. Байхгүйгээр ерөөсөө хүний нийгэм цаашаа явахгүй шүү. Нөхөрсөг, найрсаг, нэг гэр бүл шиг, нэг одоо тийм үү айл гэрчил бүгдээрээ хамтдаа л ингэж юмыг босгож хамтдаа л юмыг хийнү гэхээс биш зүгээр нэг хоёр нөхөр нэг цороогоод мундаг болоод нөгөөд бол алдаад л хожигдоод л заллуулаад л мэхлүүлээд л бичвэл одоо ямар амьдрал ямар нийгэм гэх юм. Одоо нэг гинт мундаг одоо нөгөө удирдагч ирээд бүгдээрээ ингэя биш хүн болгоны сэтгэлд одоо хүн болгон гэж чи одоо маш гоё юу гэлээ. Энийг дандаа давт. Хүн болгон. Тийм. Хүн болгоны л хүчин стат сэтгэл хэрэгтэй байхгүй юу? Хүн болгон өөрийнхөө тийм үү? Бурхантай хариуцлагатай хачгүй нөхөдөө байх ёстой. Бурханыг харах нөхөдөө өөрөө бурхантай тийм. Өөрөө чинь тийм. Юу чинь хачгүй ч бол одоо сүүлрүүгээ яг юу болчихж шүү дээ. Хачгүй өөрөө бурхан болчихж шүү дээ. Тийм. Хачгүй бол ер нь бурхан тийм л байдаг байх. Хэрвээ бурхан байдаг гэвэл байгаасаа. Тийм би бол бурханы байгаасаа гэж бодог. Ер нь байх ёстой. Тэгвэл хачгүй л байхгүй. Баярлалаа. Тэгээ өвлийн тухай ярьж байгаа. Гэхдээ өвлийн тухай ярьлаа. Нэрээ. Өвөл бол одоо 2024 он 25 оны миний сэдв байсан баг. Одоо ингэж дуусгаж байгаа. Одоо ганц хоёр өвөл яриад дуусгах гэж бодож байна. Миний одоо нөгөө өвлийн одоо юу гэх гадар одоо юу гэх зураг зурх хамгийн түрүүнд зурх тий. Зураас бол зурагдсан бага. Одоо олон хүмүүстэй ярилцсан хийгээд бас сайхан миний найз одоо бас энэ томоогийн найзд оролцчихсан манай найз нас орсон байхгүй. Тэр хүнсний инженери гэдэг зал байсан. Хүнсний тухай яг тэр зөв мэдээллийг түгээе. Одоо жишээ Монгол дөөрн ийм биш дээ. Одоо нэг хүнсийг идэх юм бол хор тавтар идэх юм. Чи тийм үү? Тийм юм ярьдаг тий. Тийм ерөнхийдөө тэгэл тий. Наадхаа сайн
Тийм. Сайн гэдэг нэг үгүй шүү дээ. Тийм. Наадах чинь сайн. Тийм. Тэгэл тэрийг л одоо идэх хэрэгтэй. Монгол хүн Монгол махал идчихэд болоо. Нэг марафон гүйдэг нөхөр бүр хачин юм яриад тэгээд тэр чинь тэрийг би бүр болиулсан байхгүй. Яасан гэсэн чинь би одоо тэр үед Москвад олимп болж илүү да. Биш Лондонгийн олимп руу би одоо гүйч очив. Монголоос ингээд гүйсээр яваад очив. За. Тэгсэн мөх. За. Одоо Америкт гүйгээд байгаа да. Тэр одоо миний тухай ярихгүй л байгаа. Би тэр чинь маш их зөвлөгөө өгсөн баг. Гүйдэг герман номыг хүртэл өгсөн байхгүй юу? Тэг өөрийнхөө зургийг тавиад орчуулга гаргацсан билээ. Тийм надаас маш их зөвлөгөө авсан. Тэгээд би тэр үед хэлжсэн үгүй чи юу яриад байна? Наад босцод дотор чи юу аа? Тийм үү? Чи наадах чи хэрвээ Лондон явах юм бол чи Лондонд очиж замдаа чи өвдөггүй болно гэсэн байна. Чи эн чинь тийм үү? Эн чинь ямар мотор тийм үү? Тослоод гүйжидэг дараа нь Вьетнамын засварын газар явж өгчдөг юм биш шүү дээ эн чинь. Наад чинь тэгэл чи бүх эдэн дуусаад тэгэл чи ингээл хүлэггүй болно. Чи юу яриад байгаа? Чи хэрвээ гүйх юм бол ийм хооллолт хэрэгтэй. Тийм витамин, тийм одоо юу протеин, тийм өвчнөө юм чи идэж уужээж чи тийшээ гүнэн өгөхөөс ш. Зүгээр буцаах болоод явах юм. Тэгээд тэр чи болсон шүү дээ. Тэгээ одоо хэрвээ тийшээ явсан бол тэр чи хөлгүй болохоос байхгүй. Тэгэхээр эн чинь л монголчуудын нэг аюулт юм байхгүй. Махаа дээр болчихно. Буцаа дээр болчихно. Мах бол зөвхөн нэг хэсэг нь. Тийм мэдээж протеин бидэд өдөрт хэрэгтэй. Тийм үү? Одоо өглөө босоод ер нь махад ч гэсэн хүмүүс ажил дээр яг өөр идэг штэ. Тийм ер нь тэгэл дом чанга идэг штэ. Тэгээ эсвэл өглөө босоод тийм үү хөнхөө шинхэн юм идчихсэн хүмүүсийн дуу сулхан байдаг шүү дээ одоо нөгөө сүүн дотор юм уу эдэр хотгаад идчихсэн нөхдүүд байдаг шүү дээ тэр чинь өгдөг лээ нэг obvious идчихсэн хүмүүс чинь нэг сулхан байдаг шүү дээ шуу шиг болч тийм өглөө чинь өчигдөр оройныхоо хоолыг хадаагаад идчихсэн хүмүүс чинь чанга байдаг шүү дээ тэрнтэй адилхан протеин бол хэрэгтэй гэхдээ чи үргэлж биш аахгүй тийм нөгөө витаминууд чинь тийм үү бүгд хэрэгтэй шүү дээ ялангуяа монголчууд чинь нөгөө нэг өвлөх удаан болдог бие наранд гаргах цаг их баг хүмүүс Д витамин ч аюу хэрэгтэй байхгүй юу. Яг бол махан тэгээд төмөр бас маш хэрэгтэй. Бид нар ч бол нарнаас чинь Д витамин төмөр тэр бүх юмд чинь аюу хэрэгтэй байхгүй. Тэр чинь бид нар шиг ингээд төжингөө дээлмсээ дээлээ тайлдаг хүмүүс чинь юу ч болохгүй байхгүй юу. Тэгээд нөгөө энээсээ дэш бор энээсээ доош сүүн цагаан байдаг шүү дээ. Тэгээд тийм юм яриад маш олон хүмүүсийг одоо бас соён гэгэрүүлсэн залуу байсан. Яг одоо тийм хүнсний ертөнцид бас тийм мунхаг сүсгчийн зөндөө явж байгаа шүү дээ. Тэр болгоныг тайлбарлаад, бойлуулад явж исэн залуу маань надаас 10 дуу шүү дээ. Залуу 40 хүрээгүйсэн баха өнгөрөөд. Гэхдээ сүүлд сонсох нэ тэр бас одоо би бол тухайн үед те тухайн боломж олдсон үед өөрийнхөө хэлэх юмаа бүгдийн үнэн шударгаар хүнээс айхгүйгээр хэрүүл болоод тий зодон болохоос ч айхгүйгээр хийсэн болохоро би ерөөсөө харамсах юм байхгүй байгаа гэдэгс тэгээд мундаг юм аа гэж бодсон. Тий. Бас нэг кино жүжигчний тэр чинь 80 өрлөөтэй кино жүжигчний бас нэг үг байдаг байхгүй юу. Тэрэн дээр яг хэлсэн байдаг л та. Би одоо ингээд тий өссөн одоо нэг тухгүй би ойлгомжтой эмч чинь намайг бодохгүй гэж хэлсэн. Гэхдээ хинж намайг одоо миний араас битээ гашуудаарай. Одоо миний оршуулган дээр хойно битээ гашуудаарай. Яг бол би өөрийнхөө амьдрал сэтгэл ханамжтай. Би сайхан амьдсан болоо. Тэгэхээр одоо энэ ертөнцөөс би ямар ч асуудалгүй явах та. Тэгээ тэрний хойноос намайг одоо тэгж гашуудаж янз бүрийн болох хэрэггүй шүү гэж хэлсэн байдаг. Хүн тэгж л амьдрах хэвээр. Тий. Ерөөсөө хүний амьдрал энэ ертөнцөөс явхад асуудалгүй л байх. Тий. Асуудалтай хүмүүс чинь л одоо хэцүү байгаа шүү дээ. Тийм ээ тий. Тэгэхээр хүл гэдэг бол сайхан ч юм биш, муухай ч юм биш. Хүн болгонд хүлээж байгаа ивент. Эцсийн финале. Финале. Төгсгөл. Тэр төгсгөл гэж баг төгс гэдэг үг яваад шүү дээ. Тэгэхээр бараг тэгэхээр бараг төгс болоод дуусч байгаа юм биш үү? Тэг. Хамгийн сүүлд төгс болж байгаа юм биш үү? Тэгээд ер нь ингэж яагаад энэ нэг сэдвийг хэлсэн бэ гэхээр монголчууд өвхийг ярих айгу дургүй байсан. Байдаг. Энэ чи яг нэг юуг учраас тэгээд байгаа юм. Бид нар чинь нэг шашин байхгүй дандаа мухарсаг яваад байдаг. Одоо нэг бөө гэдэг юм чинь ингээд хамгийн халаад байгаа байхгүй. Магадгүй нэг бөө гэдэг одоо нэг ханы цааны бөмбөрлөд идэг нөхдөд байна шүү дээ. Тийм. Хөдөө хээр модны хажууд юм уу чулууны хажууд л бөмбөрдөх хэрэгтэй шүү дээ. Тийм. Орчин үеийн амьдрал, орчин үеийн байшин дотор очижээл ханы цаана бөмбөр дээр орилоо чарлаа.
Тэгэхээр энэ бидний энэ мухарсаг маань хүл гэдгийг хүмүүс сайхан тайлбарлаад сайхан ойлгуулахад аяг саад болоод байгаа байхгүй. Хүл гэдэг нэг л болдгоо юм шиг эсвэл өхний дараа одоо уулзуулна ч гэх шиг тэгэл уулзуулаад л өнгөрч гисэн эмээтэй уулзуулаад эмээ болж жижиглээд л тийм үү. Тэр ямар ч утгагүй юм байна. Тэгэл ч айгүй мэдчихсэн юм мэдчихсэн л гэдэг юу ч мэдэхгүй. Тэгээ энэ бол биднийг өхөлтэй ерөөсөн нэг сайхан харьцуулж чадахгүй. Хөл гэдэг бол эдгээрээ нь явдгаараа явна. Гэдгийг ингээд тэгэл төгсөх хэвээр юм дээр чинь өснийхэн дараа нь уулзуулна. Тэнгэрт байгаа гэл ингээл уулзуулж ирэл чи одоо тэр бөөгийн янз бүрийн явцлуудыг мэдэх хажим болдсон шүү дээ. Нэг юм архангай тэр тайхар чулуун дээр тэнд байжсэн чил тайхар чулуун дээр тэнд л амралтын газар байжсэн чил орой түм гэл явчлаа. Өө ямар гоё энэ сайхан гадаа агаар тэгэл бөмбөр зогоол тийм яг ч тэр агаар тэр тайхар чулуу тэр бөмбөрийн дөө аюулгүй зогцолтой байгаа байхгүй тийм тэгээд яваад идсэн чинь нөгөө юмнууд чинь ингээд нүүнийхээ амраа уужчихсан тэгэл тийм одоо 1000 жилийн өмнө байгаа юм шиг л би чи 1000 жилээр одоо хоошоо хурцж байгаа байхгүй юу тийм тэгэл аюу гоё юм байна тэргээрээс янз бүрийн гадаадын дуулчин төрж ирээд зурмар гараад нөгөө дуулчин тийм тэгэл гандад аюу гоё юм байхгүй тэр чинь нэг аюу гоё entertainment байгаа байхгүй юу тийм нэг entertainment болж байгаа байхгүй нэг шоу болж байгаа байхгүй фестивал аюу гоё тийм би аюу баярлсан тэгээд байжсэн чинь дараа нь дууссаны дараа за одоо тэгээд асууж ярих янз бүрийн юмнуудаа энэ гэрт орж уулзаад юм асуугаарай. Гэт одоо тэгээд нөгөө бизнесийн ажиллаж байгаа. Тэгээ ороод асуухарч одоо юу ярих гэж байгаа. Тэгж болохгүй байхгүй. Ер нь бол хүний амьдралыг хүний өмнөөс мэдэм хийрж, зөвлөгөө өгж, тэг ингэж шийдэлт нь нөлөөж хизээч болохгүй байхгүй юу. Тэгээ хүний амьдрал руу хүн ер нь юу мэдэж зөвлөгөө өгöd. Тэр хүнийг хизээч танихгүй гэж ганц асуултаар нь үеийн үед тийм үү хэрэгжих хүчинтэй тийм зөвлөгөө яаж өгөх юм? Яаж боломжгүй шүү дээ. Тий. Уулзаж очиж байгаагүй хүндээ шууд зөвлөгөө өгч болохгүй шүү. Намайг ярилцлага аваад ингээл янз бүрийн зурагт мөртөө ярилцлагууд дээр бас ингээл зөвлөгөө өгөх гээд итгэл та. Ингээл залуучуудад ингээл урам хайрлсан, тийм хайрлсан нэг үг хэлээд гэтэр гэдэг. Тэр ямар ч утгагүй байхгүй юу? Энэ бол амьдралд урам хайрлаж биш. Нэг итгэлтэй биш. Нэг амьдрал руу баярлаж хөөрч орох биш. Амьдрал руу болгоомжтой орох хэрэгтэй. Бүх юмыг шүүмжтэй харах хэрэгтэй. Хайр дурлалт ч гэсэн шүүмж байх хэрэгтэй. Өөртөө хариуцлагатай. Гэхдээ хариуцлагатай тэр чинь хайр дурлал нэг гоё юм байгаа юм биш шүү дээ. Тэгээ нэг л их сайхан тийм үү хайртай тэгэл одоо сайхан тэгээ гэр бүл болсны дараа хайр бол бүр ихсэх багасдаг гэдэг байгаа шүү дээ. Тий нөгөө сайхан хайр нь. Тэгэхээр ер нь бол гэр бүл гэдэг бол ямар тий ер нь бол гэр бүл бол өөрөө хайр багсан шүү гэдгийг бас хөнсөлөх хэрэгтэй байхгүй. Хүмүүс ингээл гэр бүл боллоо суулаа тэгэл нөгөө янз бүрийн секс мэксим боллоо хүүхэд төрлөө ингээл амьдрал руу одоо ингээл ямар гоё юм бэ гэж орж байгаа шүү дээ. Өдөр тутмын амьдрал гэдэг чинь ямар хэцүү лээ. Хог асахаас өсвөлээ тийм үү? Юм зэрлэх хоолунд тийхээс өсвөлээ хэцүү шүү дээ. Тэр болгыг би чадахгүй гэдгээ үргэлж бодож явах хэрэгтэй байхгүй. Чадахгүй бол болсон дээр байхгүй. Би болсон дээр. Тийм ээ. Айгуу хэцүү шүү дээ амьдрал гэдэг чинь. Би тийм амарх юм биш. Өөрийгөө одоо жолоодч явах одоо юу байхгүй. Өөрийгөө ч жолоодч чадахгүй байхад юу хүнтэй амьдрах. Юу хүнтэй амьдрах. Одоо энэ юу гэд би сүүлийн үед нэг юу гэх судалж байгаа байхгүй artificial intelligence гэх тийм за AI за тэр чинь химэл оюун гэж буруу орчуулдаг. Уул нь бол химэл intelligence байхгүй юу? Одоо нэг CIA чинь бас intelligence agency шүү дээ. Тэгэхээр тэр intelligence байхгүй юу? Тэгээ би чинь орчуулж юус болохгүй байхгүй юу? Тэгж одоо дураараа оюун гэж орчуулаад тэгээ оюун гэд хүний чинь нэрнүүд явж байгаа шүү дээ. Тэр чинь хүний толгой ирэх байхгүй юу? Тэгээд тэр intelligence гэдгээр юу явсаар одоо ингээл сайборг морг энэчнээ чип суулгах янз бүрийн яриад байгаа байхгүй юу. Тэгэл ч мундаг болно л та хүн супермен одоо мундаг болно гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд супермен гэж философи ойлголт явж байгаа шүү дээ. Тийм үү дээд хүн болох. Гэхдээ тэр супермен дээд хүн болох юм байна шүү дээ. Тэг янз бүрийн гаднаас нь оруулж ирээд мундаг болох биш байхгүй юу. Өөрөө өөр дээрээ ажиллаад өөрийгөө сайжруулад одоо англиар improvement гэдэг байгаа шүү дээ. Өөрийгөө сайжруулад өөрөө бусдад нөлөөтэй тийм хүн болох тэр чадвартай болж ээж хүн болно гэдэг байна. Хүн болох болоогүй байхад нь чип суулгах гэдэг байна. Тийм. Тэгт чинь бол өстой асуултаа байхгүй юу. Тэгэхээр өөрөөгөө эцсийн эцэд хүн болох тийм амар биш. Хүн болоогүй байхад албан тушаал, гэр бүл, мөнгө төгрөг одоо юу гэдгийг боломж. Ер нь тэгээд тэр аз жаргал гэж бас муухай яваад байдаг. Жаргамаар байна, жаргасангүй жаргана нэтэргээл энэ ста жаргаж जैन. Жаргал гэдэг аз жаргалын янз бүрийн жаргах гэсэн үг үнэхээр дургуй шүү дээ.
яах гэдэг юм. Хин тэрхтээ. Жаргал гэдэг чинь Жаргал гэдэг чинь үхэлчин жаргал шүү дээ. Тийм үстэй. Нөгөө нэг яг нөгөө зул жаргах гэж байгаа шүү дээ. Төгсгөлийн чинь жаргах гэдэг үгээр хэрэглээд байгаа шүү дээ. Ер нь ингээд одоо нар жаргах гэдэг шүү дээ. Тэр чи одоо өнөөдрийн ажлыг дуусгах гэж байгаа. Одоо дүүргэж байгаа, ханж байгаа. Ханжлаа. Тий. Одоо нөгөө хүнийг одоо надаас илүү жаргалтай юм гэдэг те. Өөр надаас илүү одоо нөгөө TikTok юм уу, Instagram юм уу эсвэл хааны газар гой зургийг хараад, гадаадд явж байгааг нь хараад, гой хувцсамстыг хараад, нөхөртөөгөө ингэсэн байхыг хараад, хүүхдээ ингэж гэсэн зарим нь одоо ингээд Джеймс гисмэцээ хүртэл ингээд шоудаад гэж байгаа шүү дээ. Тийм үү? Тэгээд жаргалтай болох гэдэг. Тий, жаргалтай харагдах гад. Жаргалтай харагдах гад. Тэгэх тусмаа жаргалгүй хүмүүс аахгүй тэр. Тэрийг л бодох хэрэгтэй байхгүй. Жаргалтай гоё явж байна, би өстой сайхан амьдарч байгаа шүү. Өстой би жаргалтай гэх нэг дуу байдаг шүү. Тэг чи жаргалгүй тусмаа би жаргалтай гэж дуулаад байгаа байхгүй. Тий, тэрийг мэдэх хэрэгтэй байхгүй. Харин тий. Тэгээ нөгөө ер нь ингээд хүн рүү ингээд те надруу ингээд шувтаа ингээд Япон руу зайлаач гэсэн хүмүүс ирдэг байх биш те. Тийш, үгүй намайг ч гэсэн тэгдэг шүү дээ. Энэ одоо тий гадаадын тагнуул тийм үү? Тэгдэг шүү дээ. Би чинь нөгөө нэг үлгэр ярьсан хүн байгаа шүү дээ тийм үү? Дөрвөж ихтэй чинь нэг үлгэр гитсэн шүү дээ тий. Тэгэхээр чи гэсэн үлгэр биш заа юу чи энэ төр гэсэн. Өөрөөр философч хүн ямар вэ гэдгийг л мэдэх хэрэгтэй байхгүй. Философч хүн гэдэг чинь нэмийг тийм хүчтэйгээр хардаг, асуудаг. Өмнөх үедээ хизээч 100% итгэдэггүй хүн байхгүй. Яг бол би философч гэдэг хүнийхээ хувьд биш үү. Миний өмнөх үеийнхэн 100% зөв байсан гэж би хэлж хэлэхгүй. Шалгая. Тийм. 50% зөв байсан бол яах юм? Тийм. Тэгэхээр надад бол тэр дээдс байна уу, өмнөх үе байна уу? Тэр философч хүнийхээ хувьд бол дандаа асуулт шүүмжтэй мэдэл харна. Би бол ингэж ойлгосон шүү дээ. За тэрнээс өмнө нэг яаж саяны сэдвээр ингэж саяны сэдвийг дуусгаад бид тэр айгу жаргалтай харагдсан бэ гэж ойлгосон. Үгүй би өстой жаргалгүй шүү. Ардал зүгээр бооч. Тий. Саяны Чингис хааны тухайд бол биш үү? Би бол тий тантай яг адилхан. Би Чингис хааныг байхгүй гэж боддог байсан. Монголд байсан гэж бодож байгаа. Түүхч хүний хувьд. Философи түүхийн номнууд чинь асуудалтай шүү дээ. Чиний түүхийн номыг уншсан. Үгүй. Түүх гэдэг чинь номнууд л байдаг шүү. Энэ хүн болохоор шүү дээ тий. Чингис хаан байхгүй байсан гэж хэлэхэд ямар сэтгэл танд төрөх вэ гэдэг юмыг бас хуваалцчих. Тийм. Нөгөө философч хүн гэдэг чинь би харин хэлээд шүү дээ. Тий. Би чинь тэр ажилдаа хийж байгаа ажилдаа бүх юмдаа энэ чинь тийм үү үнэнж тэрнийхээ төлөө юм байхгүй. Тэрнээс хизээч одоо байсан юм аа байсан гэд хэлчихээчтэй гэхээр тий ер нь бол би бас байсан гэж боддог юм шиг гээд суугаад идэх хүн биш аахгүй юу. Тий хүмүүсийг та одоо бодлоо тий бас тэд нар чинь хэцүү шттэ тэр гэх тийм үү. Тэгэхээр тэр бол надад бол тэр хувь нь л хэцүү. Би ингэж бодсон шүү дээ. Би бол ингэж бодсон. Зүгээр би бол боддог байхгүй юу. Яг бол ийм их хүүтэн ийм их хатуу цагаагаар тийм их олон хүн цуглараад тийм их одоо нарийн ширээ нийгмийн юуны асуудал эдэн мянган хүн одоо бүр зарим нь 30 мянга ч сонсон. Тэгээ бид нар өнөөдөр эсхийг ярьж хөдөөгөр ямар байдаг вүлээ тийм үү тэдэртэй яаж холбоо барихын хүмүүс үзүүлэх учруулаад яг ямар учраас яг байсан байх. Гэхдээ энд бол би байгаагүй гэдэг байгаа шүү. Байсан байх энд бол яг Казахстан, Каспийн тэнгис тийм үү Киргиз тэр хавар бол байсан байх. Яг бол тэнд маш дулаахан байхгүй. Бас эсхийг гэртээ айраг уудаг. Агаар нь сайхан байхгүй. Тэгээд олон зуун жилийн хааны бас философийн түүхтэй байхгүй тэр торгоны замаас өсвөл бид нар энд юуч байхгүй ямар ч түүх ямар ч юм ярих боломжгүй бид нар чинь ингээл газар ухаал археологийн гаргаад ирэхээр хан зүшигтэй юм уу эсвэл уйгур бичгтэй байгаа шүү дээ тийм Монгол гэсэн бичиг байхгүй байгаа шүү дээ Монгол гэсэн ойлголт байхгүй байгаа Иргэд Чингис хаанаар орчихлоо тийм ханд чи өөрөө ингэж оруулчих юм үгүй би айгуу гой сэдв ярьж байгаа чинь өөрөө оруулсан айгуу сэдвэр яриад зүгээр энэ дээр таа ч гэсэн заяа. Одоо нэг үдчихэж байгаа монголчуудын нийтдээ натаас бусна. Энд байгаа натаас бусна. Ямар их Чингис хаантай хамааралтай байна. Яг тэр чинь нөгөө хүмүүс дээрөөсөө тэгэл ганцхан тэрэг л яриад байгаа юм чинь хинтэн. Тийм. Тэрнээс өөр сэдв Монголд ярихгүй шүү дээ. Тийм үү? Би бол Чингис хаан тухай ерөөсөө сонсохгүй. Одоо энэ чинь тэгээд намайг ярьснаас хойш одоо ингээд цөөрч эхэлж шүү дээ. Тэр ер нь байна шүү дээ. Өмнөх үе гэдэг бол тэ түүх гэдэг бол түүхийн номнууд л байдаг. Тэрс гинж түүх мэдэхгүй. Түүхийн үнэнч гэж байхгүй, түүхийн баримтч гэж байхгүй. Түүхийн их сурвалжч гэж байхгүй. Та одоо нөгөө
үеийн одоо төлөөлөл болгоод Чингис хааны ярьж гинөө гэж би бол би бол бодсон зүгээр байгаа шүү. хөдөөгөр яваал газар нутгаа хараад тийм үү? Амьдралын хэд маягаа хараад бидний хэл яриаг хараад цагаарын энэ хатуу хөдөө бүхнийг хараад энэ ямар нэгэн хаан тулс одоо ордон зохион байгуулалт байх ямар ч боломжгүй гэдгийг л логикод гаргаж ирж байгаа байхгүй. Ямар ч боломжгүй юм байна. Кыргыз, Казахстан тэргээр бичиг би Төв Азийн тэргээр явсан шүү дээ. За тэнд бол болох юм билээ. Дулаах. Тэгээд олон зуун жилийн номны соёлтой. Цагаатай гэдэг чинь тийм үү? Цагаатай хэл гэдэг байгаа шүү. Цагаатай бичиг гэдэг байгаа шүү. Орхон гэдэг чинь бас бичиг хэлний нэрүүд ахгүй. Ер нь бид нар шүү дээ Монгол байгаа бүх гол улснуудын нэрийг хараад байхад дандаа Кыргыз, Казахстаны нэрс явж идэх байхгүй. Одоо Хяргаас байна уу? Бухан, халдун гэдэг чинь философийн нэр шүү дээ. Халдун гэдэг чинь. Бухан гэдэг чинь багш гэсэн үг баргаж яваад байгаа шүү дээ. Тийм удаага бухан гэж хэлдэг гэсэн нэр багш гэсэн үг яваад байгаа. Багшаа гэдэг чинь номын хүн гэдээ бас цаашгаа явчихна. Тэгэхээр бид нар бол ерөнхийдөө торгоны замаас гаралтай Манжин хаан орж ирсэн нэг ийм холимог маш сонин ардууд байгаа байхгүй. Чи одоо монгол хэл чинь ингээд яриад байна шүү дээ. Бид нар монгол хэлний чинь 60-аас 70% нь Төв Азаас ирсэн үгнүүд байдаг байхгүй. За нэг 20-оос 30% нь Манжаас ирсэн үгнүүд байдаг байхгүй. За ингээд чи тэр одоо нөгөө сайхан ярьж исэн хоёр чинь дуулж гижсэн хоёр чинь ингээд За. Тэр өнгөрсөн гэдэг ийм хэцүү төвхтэй. Тийм. Нэг үнэмшчихсэн юм биш шүү дээ. Одоо боли миний үнэмшчихсэн чинь худлаа байсан юм байна гэд өөртөө өөрчлөлт хийнэдэг маш хэцүү. Тийм. Маш хэцүү. Яг нөгөө талдаа тодорхой нэг арт түмэнд би нэг Чингисийн эдик гэдэг ном бичижсэн. 2010 оны үед чамд бид үзүүлнэ. Тэр нь бол би юу гэсэн бэ? Надад бол тэр хүн Чингис нэг чухал шээ. Чингис гэдэг байгаа энэ сайхан домог одоо юу гэдгийг тэр хүнийг одоо ингээд тийм үү одоо бурхан болох гэдэг шүү дээ. Тэгэхээр энийг ерөөсөө бурхан шиг нэг библи шиг Коран шиг ном болгоод иччих. Тэгээ Чингисийн эдик гэдэг нэртэй. Тий тэр байтгаа одоо тийм үү. Тэр их засгаас өөр юм уу? Шаал өөр. Ер нь бол бид нарт нэг бас нэг юм бичиг хэрэгтэй байна. Тийм. 60-70 хуудас. За. Тэгэл тэрэн дээр одоо Чингисийн айл гэдэг юм уу? Тэ янз бүрийн одоо Чингисийн философи, ёс суртахуун, хүмүүжил бүх одоо сэдвүүд хайр хамгийн сүүл үхэл гэсэн сэдв. Бидний чи тэр ярьдаг бүх сэдвүүд тэнд шингээсэн. Тийм л одоо Библи бидэнд хэрэгтэй байхгүй. Тэрнээс тэр нэг тийм үү хүний номсмор хараад алаад явж ирсэн Баатар би Баатар гэсэн үгэнд аягүй дургу. Тэгээ Баатар гэдэг чинь осолтой. Тийм юугаач Баатар гэх юм. Баатарлаг арт юм ч гэх шиг. Нүдэлчин арт юм одоо эрхчлөө төвч гэх шиг сонь юмнууд яриа л гэдэг. Баатар гэдэг үг чинь нэг цаана одоо нөгөө аллаг явахтаа ерөөсөө нөгөө бид ялна гэдэг л явж байгаа байхгүй. Тэгээ нэг л юм ялах гээд байгаа байхгүй. Гэхдээ ялна гэдэг чинь аим муухай шүү дээ. Заавал ялна гэдэг чинь ална гэдэг чинь заавал нөгөө талд маш их хохирол үзүүлж байгаа шүү дээ. Нөгөө тал ямар хэцүү. Тэгээд чинь наадмар ч гэсэн тийм нэг бүхийг аягүй муухай унахчаад дээгүүр нь алхахаар би тэр стадион дотор охин нь хүн хараад сууж байгаа шүү дээ. Хүний аавыг тэгж болохгүй шүү дээ. Тийм. Би тэрний хонд унсан дээр. Тийм зүгээр тийм биш муухай шүү дээ. Ялах гэж аягүй муухай байхгүй юу? Ер нь хүнийг давах гэж муухай бас эмзэг юм уу те? Эмзэг байж энэ амьдрал чинь урагшаага явна шүү дээ. Тийм. Тэрээс би нэг гатуу нөхөр бол байхгүй шүү дээ. Тийм ээ. Нэг газар солиорч явж байгаа л тийм үү бизнес хийгээл тэгэл баяжих гэж явж байгаа л дууссан байна шүү дээ. Тийм. Яг үнэ. Тийм би тань шиг бол эмзэг биш юм. Арай чи Япон юм чи. Бизнес хийх. Би ч өөрөөр юм эскигээрээс гарч ирээд 100 жил арай хөрөхгүй байж байгаа юм чинь. Тийм эскигээр ирээд байгаа шүү дээ чи. Хончим. Зөв. Ойлголоо. Би таныг одоо энэ одоо бас шүү сайн одоо таньж авлаа мэдэрлээ. Одоо тэгээ нохон дээр санаа нийсэн нохон дуртай гэдэг чинь бас гоё. Уус гайхамшигтай. Гоё шүү дээ. За та надад бэлэг аваад тийм би байна шүү дээ. Бэлэг. Чамд байна шүү дээ. Түрүүчийн ярьцлагаар би Японы роман, Хятадын роман, Солонгосын роман
орчуулснаа бэлгэжсэн тийм Мгм. үү? Бид нар бол дандаа эрэгтэй зохиолчтой байсан. тий. Тийм. Тэгээд би бол нэгэн хэдэн жилийн өмнөөс нэг 2 жилийн өмнөөс ер нь одоо Азийн эмэгтэй зохиолчид маш их гарч ирж байгаа байхгүй юу? Ер нь бол чи одоо мэдж байгаа шүү дээ Японд, Солонгос гэдэгт бол эмэгтэй зохиолчид маш их гарч ирж байгаа. Яг бол барууны орнууд тэгж эмэгтэй зохиолчд байдаг байхгүй юу? Тэгээд уран зохиол ер нь их эмэгтэйлэг юм байна гэдгийг би ойлгосон байхгүй юу? Тийм. Энэ бол уран зохиол бол литератур гэдэг бол маш их эмэгтэйлэг юм байна. Тэгээд эмэгтэй зохиолчдын романыг орчуулаад үлссэн чинь гэхдээ би яг дандаа герман хэлнээр л яаж байгаа герман хэл чинь миний одоо гол хэл маань юм чинь. Би чи эхлээд багада орос хэл сураад дараа нь орос хэлнээсээ герман хэл рүү орсон. Дараа нь герман хэлнээсээ англи хэл рүү орсон байхгүй юу? Францын гэж жоохон хийж байгаа тэгээд орхицсан. Тэгэхээр одоо бол 3 эмэгтэй зохиолчийн одоо орчуулсан. Сая Сквадрын талбай дээр юу номын үзэсгэлэн болоход тийм дээр тавьсан. За энэ нь болохоор Сөүл хотын үл ойлгох өдөр шингээд Бэсва гэдэг эмэгтэй зохиолч байгаа. Сүүлийн үед маш сайн ном бичиж байгаа. За энэ болохоор Ван гэдэг хятад эмэгтэй бухимдсан гал. Энэ хятад эмэгтэй зохиол. Энэ бол нэлээд ахмад маш их номнууд ицсэн. Хятад эмэгтэй бухимдсан гал. Тийм. Галтайгоо хэлж байгаа юм болоо. Гэхдээ тэгээд энэ микрофоныг зургийг харах хэрэгтэй. Энэ микрофон байгаа биз? Тийм бэ. Энд янз бүрийн эмнүүд байгаа биз? Тийм бэ. Тийм. За саплимент байгаа биз? Тийм. Энэ болохоор Японых Саяко Мурата гэдэг сүүлийн үед гадаа гарч ирж байгаа. Японогийн баяр ёслолууд гэдэг. Тэгээ масктай. Саяко Мурата. Чи нана Саяко Мурата гэдэг хийдэ. Мурата Саяко. Саяко юм уу? Саяка. Саяка Мурата. Энэ юм бэ. Yes. Натаас 3 насаар дүү олон шагнал авсан бэ. Ёс. Японогийн ерөөдөө яг церемони гэсэн нэрнүүд явж байгаа. Тийм. Гэтэ романуудын нөгөө нэрнүүд чинь бас жоохон ингээд өөрийнхөө хэл юунд зохицуулаад нэрлэж орчуулж болдог шүү дээ. Тийм. Философч юм болохоор ингээд яг хатуу барьчихсан яг тэр сэдвэр нь яг тэр хүний авторынх нь гарахгүй болдгоо. Философч жоохон ингээд айгу баригдал байхгүй. Литератур руу би яагаад ингээд дандаа тийшгээ оргоо цогтаагаад байдаг юм бол жоохон чөлөөтэй байдаг байхгүй. Тийм ээ. Тийм. Тэгээ философик гоёор амьдралаар гоё илэрхийлж явждаг. Яг философи ном уншиж удахгүй шүү дээ. Тийм. Хийсвэр рүү орчдөг, бодит амьдрал руу бас орчдөг. Тийм. Тэгж явах. Уран зохиолч амар гоё. Тийм учраас би философи, уран зохиол хоёрыг яг дандаа дунд явдаг байхгүй юу? Тийм. За би одоо Японоор аль юм болоо? Би ямар ч энд байгаа да. Японоор юу гэж? Японоор байна уу? Энд байна уу? Харснаа. Ам насны ёслол гэдэг. Тийм, ерөнхийдөө тийм. Тэгэхээр чи Твиттерийн өнөөдрийн ярьсан сэдвүүтэй бас надад. Тийм ээ. Ойрхон байхгүй. За энийг уншнаа. Тийм. Би Японоор эхлээд уншаад энтэй харьцуулаад үзье. Тийм. Яг бол энэ дээр шүү дээ хамгийн сүүлд шүү дээ. Японы янз бүрийн баяр ёслолууд байгаа. Тийм. Эхлэхдээ Япон маягийн хурмын ёслолоор эхэлж байгаа. За. Тэгэл амьдрал явсаар байгаа л хамгийн сүүлд Япон маягийн оршуулгын ёслол. Энэ Фужиказигийн сая сонсон миний одоо энэ хайртай дуучин биш үү? Энэ дуучин дээр бас баяр ёслол гэдэг дуу байдаг байхгүй юу? Хавар намар өвөл дахиад хавар гэд бид нар одоо янз бүрийн баяр тэмдэглэсээр байгаад өгдөг гэдэг. Тийм. Баяраас баярт. Тийм, баяраас баярт. Амар хөөрхөн дуу байдаг байхгүй юу? Тийм. Одоо бид нар чинь шинэ жил цагаан сарыг хүлээгээл байж шүү дээ. Тийм. Наад мөнгөцөө. Тийм. Тийм бэ. Тийм би бас нөгөө өвлийг бол нэг фестивал гэж хүлээж авсан. Наад чинь церемони гэж байгаа. Церемони тийм ёслол. Тийм. Баяр ёслол. За энэ стог баярлаад байгаа юм биш. За. Ёслолтойгоор хүндэтгэлтэйгээр тийм. Энэ 3 номыг уншиж байгаа тэгвэл дараагийн дугаарыг хийхгүй. За. Маш их баярлалаа. Тийм. Энэ шинээр гарсан ном юм биш үү? Дүү одоо шинэхэн тийм ерөнхийдөө одоо жоохон гарын чинь төлөв магадгүй чинь халуун баг шүү. Халуун талах гэдэг шиг. Тийм. Үлгийт нь авлаа. Халуун бууз. Сэвэрэ. Энийг уншнаа. Тэгээ уншиж байгаад бас би ганцаараа нэг юм бичиж үзье. Тэгээд бас эргээд
тэг өвлийн хүйтэн хоёул уулзах уу? Тийш сайхан цас болцсон. Тийм үү? Бүгдээрээ сайхан ингээд илүүттэй юм толгойд эргэлдэхгүй тайван болцсон үед тийм үү? 6-7 сар чинь тэгэл хачийн толгойд эргэлдээ. Бүгдээрээ тийшээ явна гэл тийм үү? Тэгээд буцаж ирэхийн тулд гадагш явдаг гэдэг байгаа шүү дээ. Окей, танд баярлалаа. Дараагаас өвлийн хүйтэн дууцна. Тэгээ. Үзсэн та бүхэнд баярлалаа. Одоо дараагийн дугаар хэзээ хийх нь одоохондоо мэдэхгүй ч гэсэн хийх л тодорхой баг. Намар одоо хитэн зоочин урхийн надтай өвгөл ярий гэдсэн лам багш юусоо баригдахгүй байгаад. Айгаад байгаа юм болов. Тэгээ яг л ламнар бол 40 соног л ярина л да. Ягаад 40 соног байдаг. Тэд нөгөө төвдийн өвлийн онол гэдэг юм ном байдаг байхгүй юу. Тийм. Тэрэн дээр бол энэ 40 соног яагаад 40 соног байдаг. Бүгдийг тайлбарласан байдаг. Тийм бүгдийг тайлбарласан байдаг. Окей. За дараагийн дугаарт ирээ уулзцгаа. Бай бай. Томоогийн байцаалаа.